Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд, орой мэнд хүргэе. Тэгээд NBA Talk та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд 40 дахь дугаар яа. Сүүлийн дугаар явуулсан та бүхэндээ хүргэж чинь энэ үлрэлийн тийм ээ. 24-25 оны сүүлийн дугаараас 40 дугаар шус хол урт шүү бас тийм. Токийн 40 дахь дугаар 2 хоногийн дараа таны 40 дахь. Энэ 40 нас уу? 40 нас. Тийм. За тийм. Би хязгааргүй иргэний өмнөх аамс тийм. Би 30 нэтлүүлж байгаа л да. 50 уу? 30 хэлж байгаа. За ямар ч та бүхэнд баясаа маань ирсэн байна. Баясаа маань зогж байгаа амарч байгаа л Дахиад баяр хүргэе. Дахиад баяр. Баяр хүргэдэг. Яг сагсан мөнгөөр Монголын лиг маань ч гэсэн баг маань хасын үлгүүднээс маш гоё амжилтыг гаргалаа. Түүхэн амжилт гаргалаа. Ерөнхийдөө бол энэ үлрэл маш гоё үлрэл байлаа. Цоош нь аврагтай боллоо. Бид нар ер нь тэгээд ямар бол яг 40 дугаар маань өнөөдөр яг өглөө NBA-ийн авраг болоод тэрнтэйг яг таарч бас дуусч байгаа нь бас гоё юм те. Тэгээс бүтэн Монгол зөө байсан тийм оо шинжиг унтаагүй шүү дээ. Өглөө бол яа одоо би унтаагүй явж байгаа шүү дээ. Энд чи 1 минут ч унтаагүй. 1 минут ч унтаагүй. Тийм. Би Монгол үзээд Америкт монголчуудын аврагын финалийн тоглолт үзээд энэ тэгээд яг бүгд залгуулаа. энэ дугаас одоо өнөөдөр бол ер нь бол яг нойр тавьж байгаа юм байхгүй хаа. Би нэг 3 цаг л нойр авсан. Тэгсэн чинь унтааж хоцорчлоо намуучлаарай тань. Яг 40 дахь дугаар дээр юм чинь нэг хамгийн ахмад үнэ сууч чинь гэж бодож чинь хязгааргүй паспорт юм уу. За тэгээд бүтэн үлрэл бас NBA Talk-той байсан. Бүх үзэгчтэй бас NBA Talk-ын зүгээс баярлалаа гэдэг хэлье. Тийм ээ. Дээрээс нь ивент гişтэй бас баярлалаа гэж хэлье. Энэ бүтэн үлрэл бидний таамт байсан. PC Mall, электрон барааны ихтлгүүр PC Mall-тай баярлалаа. Та бүхэн бүх төрлийн электрон барааны албан ёсны хэрэгтэйгээр одоо PC Mall-оос өөрчлөлгаагүй лизинг авах боломжтой. За мөн бидэнтэй хамт бүтүүлэл бас байсан Pepsi брэндтэй илүү тийм үл Pepsi-тэй баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногоос хойш бид нар бас яг шууд үзлээд явъя тийм ээ. Тэгээд угаасаа 2 тоглолт дутуу байсан. Тэгээд яг тэгээд шууд 6 дахь тоглолтоос ихтэй явчихдгоо. За тэгээд OKC Индианагийн 6 дахь тоглолт Индианаполис тийм ээ. Болсон. Ер нь бол мэдээж бид нар ярьж байхад бол ер нь бол мэдээж favorite бол мэдээж OKC байсан. Ер нь 4-2-оор дуусгах магадлал маш өндөр байсан. Яг гэхдээ бол мэдээж Индиана бол энэ үлрэлд ямар байгаа вэ те. Яагаад финалд гарч ирсэн гэдгийг угаасаа харуулсаар байгаа. За тэгээд талбай дээр 6 дахь тоглолтыг авсан тийм ээ. Тэгээд тоглолтын өмнөх сайн мэдэн шар өмсөлтөөгийн хувьд бол Tyrese Haliburton энэ тоглолтын өмнө оролцох шийдвэрээ гаргаад тоглохгүй гэсэн шүү дээ. Тэгсэн. Өмнөх өдөр нь тоглохгүй гэсэн шийдвэртэй байсан шүү дээ. Зүгээр яг тоглолтын өмнө нөгөө game time decision-аар те. Энэ шийдэгдэж ингээд Haliburton тоглохоор болсон. За тэгээд талбай дээр Haliburton тоглоно гэдэг нь шууд нөгөө багийнхандаа нөгөө тийм маш тийм сэтгэлзүү маш том урмыг өгөөд нөгөө баг ч гэсэн магадгүй бас нөгөө Haliburton-гийн хөлбөрөөс зохиоцсон байсан баг тийм үү. Тэгээд шууд тоглолтын өмнө тоглолцохоор бас энэ олон юмнууд нь л тийм байсан юм. Тэглөө. Тийм тактик мактик гэл те. Ер нь иймэрхүү тохиолдлууд гардаг шүү дээ. Тоглолтын өмнөхөн яг тоглох шүү дээ. Шийдвэрээ гаргадаг. Тэгээд Haliburton гэмтэл бол ер нь 2-7 хоногийн хугацааны гэмтэл гэж тодорхойлогдсон байсан. Тэгээд мэдээж финалийн чухал тоглолтод бол багийн лидер хүний хувьд бол бүх зүйлээ золиослоод энэ тоглолтоос оролцсон. За би бол гэж харсан. Энэ бол ер нь Индианагийн хувьд яг энэ тоглолт ер нь ёстой нэг алдаагүй гэдэг шүү дээ. Яг цэвэр алдаагүй тоглолт гаргасан. Индиана Pacers яг өөрсдийнхөө сагсан юм яг энэ тоглолтын турш яг энэ хэмнэлийг тоглолтын зүйлсээр нь өдөртсөн. Тийм. Энэ бол ер нь маш ховхон л доо. Дээрэс нь тэр яг энэ half time-д дуусч байгаа шийдэл мэдлээ өөрсөндөө ямар тэр ерөөсөө half time дээр багийн баг нь хожигдсон байсан шүү дээ. Тэгсэн. Тэгээд тоглолтын 3 дугаар үед дээр TJ McConnell сайн тоглосон. Өмнөх тоглолтын дээр ч сайн тоглож байсан. Тэгээд ер нь TJ McConnell бид нар бол бараг тоглолт болгон дээр онцлоод байгаа. X factor юм шүү дээ. Тэгээд ахаад ч бас энэ дээр онцлох хэрэгтэй үнэхээр дараас ороонуудыг бол ерөөсөө тийм маш хурдан авч байгаа шүү дээ. Олон талтай л тий. Оноо авах чадвар, найруулах чадвар, бөмбөг тасалж байгаа, самброос авч байгаа гэдэг жижигбитэй тоглогчийн хувьд бол мэдээж сэлгээний хамгийн чухал тоглогч байлаа да. Тэгээд Индиана Pacers-ийн дээр хамгийн нөгөө гайхалтай зүйл нь супер яг одоо эзэглийн суперод байхгүй баг. Яаж багаараа бүтэн багаараа яаж гоё тоглолт юм бэ гэдгийг болд юм бэ гэдгийг би Карлаас хажуулагч бол яг энэ бүтэн үйлдэл харууллаа л та. Тэр тусмаа би плей-офф бүр финал бүр үлгэлээсээ илүү бүр харуулж байна. Ер нь бол яг бид нар өмнө ярьсан шүү дээ. Бүх одын завсарлагаанаас хойш лигт хамгийн шилдэг амжилт хоёр баг финал гарсан. Бүр календарын жилээс хойш 1 сарын 1-ээс хойш. 1 сарын 1-ээс хойш.
Аа. Тэгэхээр чин бас 6 сар энэ баг тогтохгүй сайн болсон байгаа байхгүй. Хоёр баг хоёлаа тий. Тэгээ ерөнхий зур энэ финалыг ер нь бүх тоглолтыг маш сайн шимтэж үзлээ. Тэгээд Энэ тэгэхээр хамгаалтыг бид ярих хэрэгтэй байна. Одоо аль аль багийн зур довтлон хамгаалт ялгаагүй энэ багийн бүрэлдэхүүн нэг юм төстэй бүрэлдэхүүн байгаа биз. Яг үнэ. Тэгээ урт өндөр маш их өндөр хурдан хэмнэлтэд тоглодог. Хамгаалтан дээр заахаа зур мэдээж тоглогчдын хамгаалах ур чадвар нь янз бүр боловч урд чумын хамгаалт бүтэн талбайгаас эхэлж байгаа нь хоёр багийн онцлог байна. За тэгээ сая бид нар харлаа. Бүтэн тоглолтын турш хамгаалт ямар байсныг те. Жишээж Холмберг 4 оноо авсан байна. За бүтэн удирдлагын финал плей-офф дээр 30 нэмэх оноо дундчилж байгаа баг те. Жишээ 21 оноо авсан байна. За тэгээд JW 14 байсан те. Тэгэхээр ер нь хамгаалт нь супер байсан байна те. Хамгаалт үнэхээр амарсан. Бөмбөг даралтын нааш 16 дург байна. Жишээг 8 төрнөө гэлүүлсэн шүү дээ. Тэгсэн энэ чинь өөрөө тэгэл нөгөө багийн тэр нөгөө хамгаалтын ямар аимшигтай байсан бэ гэж харуулж. Жишээл дээр энэ тоглолтын дээр анзаарсан зүйл юм бол шууд бөмбөгтэй слон дээр шууд трап хийж очиодсон. Хоёлаа. Шууд хоёулаа зэрэг очиод аль болох шээс бусдаар нь шийдвэр гаргах гэж хичээсэн. Тэр нь үүдэн өгс. Дээрэс нь OKC-гийн бөмбөгтэй слон дээр хийж шууд свич хийж байгаа мал. Одоо шууд өндөр нам хамаагүй OKC шууд солиослоо авсан шүү дээ. Тэрийг маш овжин шийдгсэн. Тэгээд тэр тоглолтод тэр тоглолтын төлөвлөгөө нь эхнээсээ маш сайн хэрэгжээ. Тэгээд ер нь тоглолт эхлээл гүүсэн эргэж хараагүй хаа. Тэ? Тэгээ нөгөө бага унаах усгүй өөрөөсөө гүйчлээ тий. Давхар нөгөө гүүхтэй Ер нь бол тий. нөгөө багта боломж олгосонгүй л дээ тий. Нөгөө баг нь хид хид удаа тэр боломжуудыг ашиглах гэж хичээсэн боловч ямар ч боломж өгөхгүйгээр л ялт байгууллаа. Тэгээд яг Инжаныгийн бидний нөгөө онцлог хийсэн сакс нь өөрөө энэ юм байна гэдгээ бол ер нь төгсөл харууллаа л гэж бодож. Тэгээ ийм саксан дээр ер нь хамгийн сайн хамгаалттай баг ч гэсэндээ тесч үлдэх нь маш хэцүү юм байна гэдгийг харууллаа. Тэгээд ийм баг финалд гарсан байна гэдг нь бас тодорхойлчвал гэж бодож тийм ээ. Ийм сайн давталгаатай баг. За тэгээ энийг бид нар харж байна. Өндөр дууснаас Хойш 10 оноо дуулж байна. За тэгээ 8 тоглох гэсэн үг үзлээ. Тэгээд түүний хэлсэн нөгөө A зэрэглэлийн одоо супер од байхгүй ч гэсэн энийг юугаар нөхөд юм бэ гэдгийг яг одоо Рик Хайлтс харуулж штэ. Нэг тоглож 30 оноо авах ямар шаардлага байхгүй. Яг бол 8 тоглогч 200-аас 200-аас дээш оноо авч аимшигтай тийм. 10-аас дээш оноо дундж ингэдэг. Тэгэхэд бол зарим баг бол бүтэн ростердоо 8 хүн тоглогчоор баг дуусглаа шүү дээ. дуусж байгаа тоглогч байгаа шүү дээ тийм. Хальт оруулаад тэгэхэд энэ зүгээр 8 тоглогч нь гарааны тоглогчийг одоо минутыг бүгдээрээ тэнцүү хуваагаад бүгдээ 10-аас дээш оноо авч ийн гэдэг нь Рик Хайлтс зурж бас ямар мундаг тасч үзэж гэдгийг бид харж байна л та тийм ээ. Болд юм байна. Заавал нөгөө нэг тоглогч 30 дон авах шаардлагагүй энэ систем дээр тийм. Өмнөх дугаар дээр ч ярьсан. Тэгээд одоо яг урт удаан амжилттай баг бүтээн байгуулъя гэвэл яг ийм ростертай багийг л ер нь бүрдүүлж иж цаашаа урт удаан авч явах юм байна гэдэг нь ер нь харагдсан шүү дээ тийм. Тэгээ 2-3 од тоглогчоор ер нь ялдаг сагсан бөмбөг бас ард хоцорсон байгаа дээ. Тэгээд хоёр багийн амар гоё моделийг харуулчлаа. Өөрөөсөө драфтаар сайн багаа босгож чадах хэрэгтэй юм байна. За тэгээ мэдээж рол тоглогчдын 90 үе гэх юм. Одоо миний бодлоор л тийш хэлмээр байгаа да. Од тоглогч гэхээсээ илүү багтаа хэрхэн рол тоглогчдоо зөв бүрдүүлж чинь тэр баг ер нь амжилт үзүүлэх өндөр магадaltaй юм гэдгийг харуулж байгаа юм багийн хоёр гоё жишээ болж байгаа юм бол. Тэгээс тулгаас асуу гэж үж байна. Одоо ер нь одоогийн системд бас хоёр асуу давхар. Нэрнгэсээ бас заавал их гурвыг бүрдүүлэх нь шаардлага алга шүү дээ. Бид Phoenix Suns-ыг одоо яг сүүлийн хэдэн жил удирдах гэхэд контендер гэж нэрлсэн. Тэрэнд алинд нь ч хүрсэнгүй шүү дээ үүндээ. Финал авснаас хойш бүр фейлцээр байгаа дууслаа шүү дээ. Одоо финал хүрсэн баг байсан шүү дээ. Тэр багийг харин тэгсэн чи эдгээр авраг авахуулах гад бүр тоглох хүн нэмээд тийм. Бүр харин өөрсөндөө бүр одоо тэр баг явтай. Удахгүй бид нар бас энэ өнөөдөр бас солилцсон зүйлсээр ярилцах баг. Төсгөлт тийм ээ. Тэр шанс одоо заавал юм их гурвал бүрдүүлэх ямар шаардлага байхгүй болчих тийм ээ. мэдээж яг заавал гэж юм бол байхгүй. Гэхдээ их гурлаас бүрдээд амжилтанд хүрэхгүй гэсэн бас ойлголт байхгүй. Зөв жоохон фейлдэд байгаа тийм ер нь яг цогцолгоо нь огтлцохгүй нэг тийм сонин бүрэлдэхүүнийг угаасаа бүрдүүлж таарад байлаа. Миний анзаарснаар бол одоо Brooklyn Nets-ийн 3 тий сая сүүлд Phoenix-ийн 3 ч гэдэг юм уу. Тэрнээс яг зөв одоо хуучны Boston ч гэдэг юм. OKC ч гэсэн бүрдэлт нь л өөр болохоос бас их гурвал байна шүү дээ. Pacers ялгаагүй шүү. Тийм. Тэгэхээр ингээд их гурвал бол байх их хэрэгтэй л гэж бодож шүү дээ. Гэхдээ одоо тэнийг хэлснээр одоо баясаад чинь сайн рол тоглогчдод ирвэ гэж ярьж шүү дээ. Яг тэр гурав дээр таарсан гэхад тэр рол тоглогчдын үргэлж маш илүү чухал байж иж тэр баг одоо жишээ нь одоо Phoenix Suns-аар бид одоо өлийн туршид холбогч байхгүй ярьлаа шүү дээ. Ядаж бөмбөө яачих гэдэг. Яг зөв санаа нь юм шүү. Зөв өндөр цалинтай одоо чинь зах зээлд нэгэн жишээ лигт нэгэнд өөрийнхөө
чадрыг харуулсан, үн цэнээ өсгсөн нэр үнэтэй тоглолчийг өндөр мөнгөнд дүнгээр худалдаж аваад тэгж их гурал үүсэхгүйгээр одоо яг энэ бидний ярьж органикаар ингээ үүссэн энэ хоёр баг ингээ финалд очлаа шүү дээ. Яг ярих юм бол SGA, J-Dub, J Tom гэдэг их гурав. Нөгөөдөлд нь Halliburton, Siakam, Turner гэдэг их гурав байна шүү дээ. Бос рол тоглогч нь маш сайн. Яг зөв энэ гурав айл алог нь их гуралтай ирнэ. Энэ багтаа удаан тоглож байгаа учраас за тэхнийг Siakam-ыг гис тооцсон бол бос тоглогч нь тодорхой хугацаанд багтаа өнгөрүүлсэн. Тэгэхээр цалингийн үед боломжтой рол тоглогчдыг бүрдүүлэхэд их таатай нөхцөл үүссэн байна. Гэхдээ яг энэ баг иймэрхүү багийг удаан авч явах гэдэг бол мэдээчсэн. Одоо ингээд Turner-ийн цалин өснө гэж яриад эхэллээ. Рол тоглогчдын чинь цалин бүгдээр өсөж эхэллээ шүү дээ. Тэгээд одоо чинь гэрээ ямар байгаас бол одоо тоглогчдын гэрээний сонголт хийгээд эхлэхэд өсөөгөө цалин өсөж. Тэгээд Индиана хот бол дээрээс нь бас нөгөө тийм том хот ус биш тийм ээ, зах зээл тийм ээ. Үнэхээр сагсан мөнгө гоё хот ч гэсэн. За Halliburton 6 тоглолтонд доо тийм ээ. Яг 6 тоглолтод Pacers хамгийн дээд нь 31 оноогоор тэргүүлсэн шүү дээ. Тэгээ сүүлд яг нэг 4-р үе тэр чигээр хаяад Сэлэрийнхээ өсөлтөөр нэг оноо ортод 18 бол 17 болоод дууссан. 31 онооны зөрүүл OKC-г энэ үеийн хамгийн муу. Энэ үлрэл 31 онооны зөрүүл тэрнэр авч байгаа үг тийм Memphis дээр. Тэгээ J-Dub талбай дээр хасах 40. Тий. Бас сонирхолтой. Бас сонирхолтой. 5 тоглолтод 40 оноо авснаа араас нь. Талбай дээр хасах 40. Яг зөвхөн J-Dub-ийн буруу биш л дээ. Ер нь багаараа л муу байсан. Тэр J-Dub нэрээс тасч үзсэн нэр дээ энэ тоглолт дээр тийм. Тэгээ анти рекорд болсон мөлий. Finals. Тийм баха хэвээр тийм. Тасч чинь. Одоо зүгээр Halliburton 15-аас доош оноо 8-аас доош дамжуулалт өгөөд баг нь хоцсон анхны тохиолдол байгаа байхгүй юу? Одоо энэ плей-оффт. Гэхдээ 23 минутанд тэр хийцэн. Гол. Ер нь бол тоглолтыг эрт гараас гаргах. Бид таадаас ер нь Halliburton за ер нь яг одоо 14 оноо ер нь нэг 15 оноо нэг дундчлаад шүү дээ 14 15. За дээш ихэд 18. 20 оноо төрсөнгүй шүү дээ. Тий 18 оноо 18 дуусчихад. Тэгэхээр яг ийм байх нь Индианад ер нь баг зүгээр одоо илүү хэрэгтэй. Эсвэл Halliburton одоо өөрийгөө илүү одоо чинь 25 оноо авах хэрэгтэй юу? Энэ дээр. Яг зөв шаардлагатай гаруул авчихдээ шүү дээ. Яг OKC-г эсрэг жоохон тэглээ. Тэрнээс плей-оффт бол Halliburton хангалттай ирсэн шүү дээ. Тэгээд зүгээр Siakam-ыг яагаад ч юм дөө бүсийн шилдэг тоглож Siakam тогтсон гэж хэдүүл ярьдсан. Halliburton үндсэн угаасаа тоглолтын арга бол бусдыгаа тоглолдог л холбогдож байна. Хэрэг барахтаа шийддэг. Шидэлтийн техник нь угаасаа тийм хурдламж биш. Яг одоо чи нэг эсрэг нэг SJ шиг ингээд нэг эсрэг тоглож яваад дундын зайнаас ч юм уу тийм яг чадвар нь тийм өндөр биш. Шидэлтийн арга барил тэр нь одоо чинь тэрэндээ таарсан өөрийнхөө одоо сурцсандаа таарсан тоглолттой гэдэг. Тэгэхээр Halliburton хүсвэл 20-с дээш оноо авч чадах тоглож гэж бодож байна. Одоо яг Стив Нэштэй Rajon Rondo гэдэг ер нь бол 20 оноо авдаггүй мөртлөө багта талбайн жанжин байж чаддаг тоглогчид байдсан шүү дээ. Тийм тэдний л нэг нь Halliburton л. За ямар ч үсэн гэхдээ бол Halliburton өөрийгөө энэ плей-офф финалд бол нөгөө илүү одоо үнэлэгдсэн гэж ярьдаг шүү дээ. Тэрийг бол ямар ч үсэн бол бүтэн яг бүх NBA-ийн үзэгчдэд бол үгүй шүү гэдгийг бол харууллаа тийм ээ. Тийм тэгэхээр overrated гэдгийг бол ямар ч үсэн үгүй шүү гэдгийг бол ямар ч санаалаа тийм. За тэгээд одоо нөгөө талд бүгд юу харцгаая. Chet Holmgren-ийг бол энэ бол нэг одоо бид нар сая баясаг дээр OKC-г одоо их гуруулын нэг юм тийм ээ. Тэгээ финалд бол довтлоо бол огцон унтсан. Үнэхээр унтсан. За Miles Turner-ийг үнэхээр тоглож чадаагүй. Гэхдээ Chet Holmgren-ийн зүйл нь эргээд хамгаалтын дээр бол хамгаалтан дээр зүгээр OKC-гийн одоо юу гэх юм баг нэх юм уу? Хамгаалтын ноён нуур унажлаа шүү дээ. Гэхдээ хэд хичээлдээ тоглож байгаа тоглогч үлээ тийм ээ. 2. Тэгэхээр арай 3 төлөрлөн 2 дахь хичээлдээ 2 дахь хичээлдээ. Тийм нэг төлөвлөлөө тоглох гимтэлтэй байсан. Тоглосон тоог нь харах юм бол нэг 140 тоглолтод л оролцсон байгаа байхгүй юм би. Ер нь тий. Тэгсэн мөртлөөсөө аль хэдийн ингэ ийм болчиход байна шүү дээ. Тэгэхээр явандаа энэ залуу ус нөгөө өсөж явж байгаа тоглогч. Энээсөө дахиад цаашгаа өөр болно. Би жоохон нэг жин нэмчихсэн гэж боддог шүү. Жоохон биш. Жингийн масс. Одоо яг орчин цагийн үеийн 4 дээр тоглож байгаа тоглогчдын бас ур чадрын өвч тэр хамгийн бас нэг юм модель нь болчиход байна шүү дээ. Ийм тоглогч хэрвээ багт байх юм бол ямар импакттай байд юм бэ? Тавталгаан дээр
бүх төрлийн оноог авах чадамжтай, хамгаалтан дээр бүх төрлийн тоглогчийг хамгаалах чадамжтай, урт өндөр, хурдан тоглоход хурдан оролцож чаддаг гэдэг. Одоо Wemby, Chet гэсэн ийм хүмүүс бол шинэ тоглогч нар л болчиход байна да. Хүсэмжит тоглогч нар гэх юм те. Үгүй ийм тоглогчдын ер нь багууд нь бүгд их маш их хайж байна тийм ээ. Ийм хүүхдүүд ч зөндөө одоо гарч ирж байна те. Тий. За, финалын ихний 6 тоглолтод юу болсвоо? За, нэг дээр мэдээж Халибертны хождын шилдэг тийм ээ. За, хоёр дээр бол шин Плей-офф талбай дээр 9 тоглолт дараалж нэмэх 30 оноо авсан. Тэ? за 3 тоглолт ялчгүй Матурны нөгөө Сиденес 27 оноо авч багтаа хожд авчихсан. За дөрөвт тоглолт Шей 0 дамжуулалттай 35 оноо аваад үзүүлэлт үзүүлсэн тийм ээ. Чир үстэй. За дөрөвдүгээр үе дээр бол баг 10 хэд оног нь авч Сүүлийн 5 минутанд 15 оноо авч тоглолтыг шийдсэн. Тийм. За, OKC 5 тоглолт дээр OKC J-Dub 40 оноо. 40 оноо. Хоёр тоглогч үстэй тийм. Тэгээ Pacers-ийн 2 дараас хойж гэвэл анхны Анхны хаг Тийм. нь. энэ үйл. За тэгээд 6 дахь тоглолтод Индиана 16 бөмбөг тасалт хийснээрээ 2008 оны Celtics-ээс хойш хамгийн их бөмбөг тасалт хийсэн баг болсон байна та. За яг хөө идэхтэй юун зүйлнх юм бол нөгөө үнэхээр гоё финал ус болж байна. Дээрээс нь яг бидний нэг төсөөлөгөө одоо шинэ бол Индианаг финалдад байж ингэж үлдэх хэмж төсөөлөгөө шүү дээ. Нөлөө бүх нийтээрээ дутуу Нийт дээрээ дутуу үнсэн тэр баг ядч өөрсдөө тоглогчч тэр багч тэр яг бүр 7 дахь тоглолтыг гаргалаа тийм ээ. За ямар ч сан финалийн дүүн 7 дахь тоглолтод бол талбай эзэд бол ер нь 15-4 гэсэн амжилттай байт юм байна. эзэд ялдаг байна та. Эзэдүүд бол ер нь ялтай юм байна. За аргагүй нөгөө бидний хэлсэн талбай гэдэг юм ямар чухал вэ гэдэг бид нар хараад шүү дээ. Энийг үнэхээр харуулад байна. Тэр үл яг 6 дахь тоглогч нь гэдэг юм аа. Тийм. Тэр 20 эд мянган фэн чин олоо чадлаад бүүлээд тий ямар их нөгөө багтаа ямар их дарамт өгдөг, өөрсдөө багт ямар их сэргэлт өгдөг гэдгийг бол тэрг бол угаасаа бид нар мэднэ. Ордонд шүгэл сонсогддог шүү дээ тийм ээ. Тэгээд тийм гэж байдаг. Тэгэхээр энэ бол ялцчихгүй давуу тал мөн. Тийм давуу тал. Хамгийн сүүлд ямар баг хожигдсан байна гинэ? 15 дэх юун дээр? Аа баярлаа. Тоосон баг. LeBron-ы хаалт. Леброны хаалт. Кайригийн хожлын шилдэг тий. За тэгээд 7 тоглолтын өмнө ийм мэдээлэл байсан юм шүү дээ. Тийм байна. OKC 121.9 энэ плей-офф талбайдаа авч дундаж оноо. Аим шиг хооз. Улирлын статаа нь баг статасаа илүү байгаа. Тийм байна. Тэрсэн тоглолтод 10-аас дээш оноо байна. Хожсон байна. 12 тоглолтын бүгд нь 110 оноо авсан. За тэгээд 7-д тоглолт финалд гарч байгаа нь юунаас хойш 5 байсан мэт тий. Одоо нөгөө Өдрөө нөгөө 5 7 тоглолт финалд гарч 2000 он гарснаа. 2000 он 2000 оноос. тий. 5 дахь нь болж ирсэн. Тэгээд лигийн түүхэнд шилдэг 7 тоглолтуудыг гаргаж байна. 7 оны Нью-Йорк Lakers Нью-Йорк хожиж ирсэн байна тийм ээ. Will Smith нөө нэг гимтэлтэй гарч идэг Тийм. тэр 7 тоглолт гарч иж тоглолт эхлүүлчээ суулцсан гэдэг. тэр нь хожлох бод. Хожил авахд нөлөө сэтгэл зүгээр байсан гэдэг. За тэгээ Walt Frazier байсан байна те. Тийм ээ. Холбогч орон. 94 он Boston Celtics Lakers Magic Johnson Larry Bird Өнөөдрийн финал. Тэгээ бүр 7 дахь тоглолт те. За тэгээд Boston Celtics яллаа. Амар финал шүү дээ тий. Фой. Фуу за. Зингээ зогссон. Мус усан үсгэж гинөө саяас. Аач Larry Bird юмс маш гоё. За тэгээд 10 минут тий. домогт финал үргэлжилсэн үү. 2010 Boston Celtics Los Angeles Lakers. Мэдээж Lakers-ийн ялтаар. Сүүлийн шилдэлээр байж бол хамгийн шилдэг амлалт гэсэн. Тэгээ Рондогоор шийдүүлэн тий. За ингээ Коби бөмбөгөө. Нөгөө Ron тестийн чухал 3 шилжилт. Саша уяач чинь сэлгийн сууж гарч байгаа 2 шилжилт.
Нэрсэн дээр артист гэдэг copy pass me the ball гэдэг. Надруу Пасс штэ гэдэг. Өрөвдөлтөй чимс гоё чимс өгдөг те. За тэгээд хамгийн сүүлд бол түүхэнд хамгийн 3-1 сэрэж ирсэн цар ганцдаг. цар ганц тий. LeBron James-ийн хаалт. Kyrie Irving-ийн clutch шидэлт. Саяхан шиг хэлсэн. Талангуруу юу хоёр гой холбогч тулсан гэдгээр нэг л байна тий. За хамгийн сүүлд энэ хоёр баг л ер нь эзэгнэлээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнээс хойш одоо болчиход шүү дээ. Сүүлийн 6 жил өөр багууд төрүүллээ. А тэгэхээр ер нь жил болгон энэ хоёр хил хардаг байлаа тий. 5 жил дараа. 6 финал манах ирсэн тий. Тэгсэн. За тэгэхээр бид нар өнөөдөр ярих юм бас их юм байгаа. Яг бол үлрэлийн сүүлийн дугаар, 40 дугаар. Тэгээ дахиад бас NBA Tokyo-гийн бүх бас үзэгчдэд бас баярлалаа гэдгийг хэлээ. Бид нар бас энэ бол үлрэл бас биднийг одоо хамт байж үргэлж дэмждэг, үздэг. Сагсан хүмүүс сонгогчдод бүдэнд баярлалаа гэдгийг хэлээ. Гэхдээ дахиад бид нар хэсгэр бид нар бүгд уулзаад өшөө гоё зүйлүүд талаар ярилцгаая. 7 тоглолт. За энэ бид тогтоомд байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За одоо бол бидний нөгөө сагсан бөмбөгийн нэгэн гоё хэллэг гэдэг чтэй. Game 7 буюу 7 дахь тоглолт тийм ээ. Хүн болгоны хүссэн үлээдэг. Өнөөдөр өглөө болсон. Энэ тоглолтын юм бид бүгд үзье. За OKC талбай дээрээ 7 тоглолтоо хийсэн. Хин хоцсон нь NBA-гийн шинэхэн авраар таларнаа. Халил бүртээ амар эхлүүлсэн. 2 3 3-аас 4 шидэд 3 ийцсэн. Уул нэхлэн хоёс тий. За энэ ихтэй нэг юм гэсэн да. Ямар ч контактгүй тийм ээ. Ер нь бэлтгэл гэмтлэг ярих ерөөсө контактгүй бэлтлүүд хамгийн аюултай бэлтлүүд байгаа тий. Уусаа бичлэг удаашруулсан шилдэн дээр нь аваад бүг Бууддаг даа гэж. Энэ саяны ихтэй нөгөө уул нэг 2-7 хоног нөгөө тоглохгүй байх хэрэгтэй байсан юм таахтай байсан шүү дээ. Энийг тоглосон тэгээд шууд нөлөөлж явах. Шууд чаал аваад. Одоо ер нь зүгээр энэ нөгөө тамирчдаг за энэ чухал тоглолтод тоглосонгүй өнтер гэдэг шүүмж их гардаг байсан. Тоглохоор ийм болоод байгаа нь сүүлийн гэмтлүүдтэй дандаа харагч тий. Лидерд гүрийгээл тоглосон, Дурант гүрийгээл тоглосон. Дандаа урт хугацааны гэмтлүүд. Яг ийм момент дээр хүн өөрөө ихтэй яг decision өөрөө гаргах хэл та. NBA-гийн финал дахиж хизээч ирэхгүй ч гэж магадгүй байхгүй. Тийм болохоор 7 тоглолтын дээр те за тоглоно гэдэг өөрөө юугаа эмчи багаас битээ тоглож мэдээж хэлж байгаа шүү дээ. Тэг яг энэ гэмтлийн дараа энэ Pacers-ийн бусад тоглогчдоор өстой одоо юу гэмдэ ачааг нурууны миний Halliburton-ы ачааг бүгдээ хуваагаад үүрсэн юм шиг тоглосон даа. Конлын сая хараа тэр өндөр өнөөдөр те. Энэ тоглолтын дээр нэг ялгаатай зүйл OKC-ийн хувьд нөө өмнөх тоглолтын дээр яг үүндээ бүр илт илүүрхэж хожигдсон шүү дээ. Өг тоглолтын дээр хийсэн алдаагаа засч гарсан бөмбөгтэй слон дээр хийсэн хамгаалт свич хийхэд шууд свич хийхэд байсан. Тэгээд аль болох босод нэг туссан хамгаалтуудын шилжилтүүд ингээд нар ертөнцийн зүгээр нар буруу иргэсэн байдалтай шилжиж. Тэгээд ихэвчлэн яхаа тэрний Indiana Pacers ихэвчлэн зүүн тал руугаа бөмбөгтэй слон руу явж исэн тохиолдолд тэгээд дандаа тэгж эсэртлэн нэрж team rotation хийж хамаасан. Тэр нэг аяг үр дүн таарсан. Тэгээд яг зөв эхний хагас дуусаад бодол төрж исэн OKC уус тэгдэж штэ. Эхний хагас нэг ойролцоо тусаад 3 дугаар шилдэг. Яг тэр OKC энэ жилийн нэг амар мотортой OKC чинь яг 3 дугаар таарсан. Гэтэ энэ нь бол ихтэй бас ер нь 3 дугаар яатлаар нь бас салсангүй шүү дээ оноо. Салаагүй. 2 дугаар нэг оноо илүү дууссан шүү дээ. Ойрхон л үзэдлээ. Макконл харин нөө нэг 5 тоглолтын шилдэг тоглолтоор харсан 3 дугаар 13 оноо лөө. Дараа л 60 оноо мөн аваа. Тэгтээ сонин нөгөө Индианагийн сагс харагт хоолоод эхэлсэн тий. Тэгсэн. Siakam дээр бөмбөг хойлоо. Тэгээд нөгөө бөмбөгч яг зөв хөөрлөх хүн байхгүй болчихсон. Найрсан байхгүй болчихсон. Тэгээд энэ тоглолтын дээр нэр хин өмнөх тоглолтын дээр Макконл ч бас гарч ирээд бужигнуулахад 5 тоглолт дээр Кейси Уолс ч юм уу хин хамгаалсан шүү дээ. Андрю Уиггинс ч юм уу тий. Макконл тэд дээр бүр 10 Wiggins тий. Тий 10 Wiggins.
Маккол бүр тэдний чийдж ууссан шүү дээ. Айза Жоох ч юм уу тий. Тэгсэн чинь өнөөдөр Каросогоор шууд эхлэх тагмаа. Тэр нь үр дүнг өгсөн шүү. Чухал хүн гэж харж байна тий. Кейс нь бол харин Макконлиг хамгаалж гүйцэхгүй л байгаа Гэхдээ гүйцэхгүй жоон бярдуулаад байгаа байхгүй юу? Нэг л болохгүй дутуулаад л. За ингээд ичүүд 7 жил долоод тавраг. 7 өөр баг. 6 юу те? 19 оноос. За 6 өөр баг. Аврага энэ жилийнх нь авраг нь. Гэтэ яалтчгүй энэ баг бол энэ жил жингээ фаворит нь байлаа. Энэ жилийн бүх одоо түүхэн гэдэг яриа шүү дээ. Түүхэн одоо тэр хамгаалттай. Түүхэн одоо юутай. Тэ? Бүх үзүүлэлтээр ер нь түүхийг эвдэж явсан тийм баг нь яалтчгүй аврага болоо. Яг үнэ. Тэгэхээр хамгийн одоо фаворит яг л энэ баг аврага авандаа гэсэн баг нь авлаа. Харин өсдөгч баг нь бол өстой нөгөө манайх нар бол нөгөө битүү мөр гэдэг шиг те гарч Жингийн үлгэр шиг те. тийм бүр game 7 гаргалаа. Яг зөв өмнөх хэдэн дуурайн биелц нэг хэдүүл яг зөв ингээд пейсийг дутуу хүлээд авалж яг энэ баг ингээд 3 жил дараалаад бүсийн финалд гараад анх удаа авах гэж. Тэгээ утгаар чинь амжилт ерөөсө хоосон биш үү? Гэхдээ бид нар хизээч энэ дээр контент гэж ярьдаггүй те. Ярьдаггүй байна. Тийм. За одоо бол яг энэ жилийн яг зөв нэг яг таарах зүйл нь яг хүн болгонд дутуу үнэлэгдсэн. Дээрээс нь Halliburton өндрөө үнэлэгдсэн гэдэг мэрэгчлэгт нөхдөөсөө шөмжлөрсөн шүү дээ. Тэрний яг нөө үлэрлээ тааруулсан тэл бол бодоо. Юм ер нь ирчнээс бол гэхдээ энэ дээр бид нар шууд контент гэдэг хэлсэн юм шүү дээ. Halliburton гимтчихэд бас зүйл. Яг тийм гимтэлтэй яг хизээ ирэх гимтэл тэрийг бас харах бах те. Одоо 12 сар юм уу? Он гарч ирж байна тий. Гэхдээ энэ өнөөдөр бас нэг юу байсан. За яг энэ гарч ирэх дээр. Гэхдээ нөгөө curse number байна гэдэг те. 0 гэдэг дугаар. Яалтчгүй Tatum, Lillard, Halliburton багийн яг 3 бас түр яг 3 тоглогч нь. Тэгээ бүгдээрээ East team. Тий, тэгээ гуруулаа 0 дугаараар өмссөн байсан 3 тоглогч гэхээр бас аюул бас тийм сонин тохиолдол гэж хэлж болно тий. Болно. Хүн болгон бас Achilles бас тэгээ таслаад байхгүй шүү дээ бас тэгэж тий. Тэгээд хамгийн 3 гол тоглогч нь Achilles-аа тасалж байгаа. 3-0. Lillard-ийн хувьд бол магадгүй настай холбоотой гэж болж байна тий. За Halliburton бол мэдээж бэрхтэлтэй байж тоглож байна. Tatum бол маш их ачаалттай байсан тий. Одоо дандаа финалдсан тэгээ Олимпич явсан гэдэг ер нь бол амар багтай байснаас Tatum дээр бол тийм. Halliburton ч Олимпиад бас яваад энэ бас нөлөөлж байгаа шүү дээ. Чи яг адил бэлтгэлийн бол яг адилхан хийж байгаа шүү дээ тий. Өдөр шөнгөл бэлтэж байгаа шүү дээ чинь тий. Тэгэхээр Харцангуу залуу хоёр тоглогчийн бас Achilles бэрхтэлчлээ тий. Сарын дээр би яг хэлмээр нөгөө амармаар байна гэдэг нөгөө тоглогч нар үгүй бид нар явмааргүй амармаар байна гэж тэгдэг шүү дээ. Сая бол нөгөө энэ жил бол Curry бол яг хүчээр яг явсан шүү дээ тий. Өнгө жилүүд бол явахгүй гэдэг үсэж тэгээд за одоо амармаар байна. Тэрийг мэдэрч шүү дээ. Яг бол яг өлөл дуусаад бүтэн амрахгүйгээр Олимп гэж яваад дуусангуу шууд пресизн эхлээд ерөөсөө бүтэн нэг жил сагсан бомбод болчихж байгаа байхгүй чинь тий. Тэгээ нөгөө анарын хэлдгээр нөгөө одоо энд хөлн өгдөөгүй яг хавдаг хүмүүс нэг тоглож байхгүй гэдэг шиг. Тэгээ бүтэн жил тэрийг тоглохоор энэ бэлтгэл хэмтэл ялцчихгүй байгаад байна тийм ээ. Тэгээ хоёр багийн хувьд хоёулаа олон тоглогч ротейшнд ашигладаг учраас бас бэлтгэл тавцсангуу гайгүй байлаа. Тэгэхээр цөөхөн тоглогч ашигладаг байсан бол бүрч аюулсан босгосон. Муу хаа гэмтлүүдээс байхыг үгүйсэхгүй л. За окей дараагийн юу арга намлагчаа. За тэгээд зөвхөн Олимпиад хамгийн олон ажил авсан багуудаар Нэг жилдээ. нэг жилдээ тий 84 ажил авснаар. Үгүй баг 2-т бич хэвчээ байна. Мэдээж 15-16 онд бол 73 байсан. Тэгээ Warriors-тай ч ойртцсан бас тэгтээ. Тэгэхээр амар. Амин. Тэгээд мэдээж нөгөө аимшигтай Чикаго Bulls 72-10. Тий. Араас нь та нар их амар шүү. Амар. Доминант байсан хоёр багийн дундуур ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ эхлэл байж магадгүй гэдэг шүү дээ болно. Байж магадгүй ч ер нь бол эхлэл байж шүү дээ. Тэгээд нөгөө насыг харсан чинь эхлээд хийж байгаа насыг харсан чинь өнөөдөр нөгөө сэтгүүл чинь тэгж байгаа шүү дээ. За нөгөө ахмад тоглогч маань хаана Карасо Карасо энийгээд өөрөөгөө шууд гараад Анкл гэдэг байна шүү дээ. Анк гэдэг. тэр нь анкл болцсон уу? Тэр чинь уулнаас 31-тэй шүү дээ. айгүй хөөрхөн бас яг эд үедээ prime дээрээ Бүгд чицсан шүү дээ. prime tel гэдэг prime win л гэдэг байгаа шүү. Тэгсэн чинь тэр найд эдийн багийн анкл болцсон. Хамгийн хөгшнө. Хамгийн хөгшөндөө. За тэгээд нэг тоглогчийг бид нөө ялцгүй ярих хэрэгтэй. Энэ тоглогч бол энэ өдрөл хүссэн бүх шагналаа нэг өдрөл тавлаа. Тэ? Онооны аваргыг авлаа, MVP-г авлаа, NBA-гийн аваргыг авлаа. Одоо нэг MVP-г авлаа. Бүсийн MVP болсон шүү дээ. Бүсийн аварга. Тэгээ бүсийн аваргын MVP өгдөг босноос хойш гэдэг ингээд бодохоор анхны тоглож болж байгаа шүү дээ. Энэ шагналуудыг бүгдийг авсан.
За тэр бүсийг бүр царнаас эхэлсэн юм чинь Марти гэхээр ингээд дөрөвт тоглогч гэдэг чинь өөрөө Тийм шүү дээ. ямар ховор үзүүлж. Тэд тоглогчдын ахын бол тэр нэг Карим. За нөгөө аимшигтай Карим тийм ээ. За тэгээд хизээс зогсоогдчихгүй Шак. Тэгээд Мэдээж алдарт Jordan Майкл Jordan тийм ээ. Жордан ч бүр эднэр дээр нь нэмээд шилдэг хамгаалан тоглогч чинь. нэмээд байгаа шүү дээ. 87 он тий. тий. Биш. Авраг авдаг ч юм биш. Тэр юм чинь бол биш шүү нөгөө. Тэрэн дээр хамгаалан тоглогч авдаг ч юм бол авраг авах биш. Авраг. Аа. Тэр чинь 87 оныхаа юм. Янис тий. байгаа шүү дээ. Тэр чинь финалдад байсан. Янис байгаа. Янис байгаа шүү. Jordan Янис хоёр хоёулахна шүү дээ. Тий. Юу авсан? Хамгаалан Шилдэг хамгаалалтанд бол MVP авсан. Аа. Нэг үлрэлт. Тэгэхээр шээ энэ дээр Гэхдээ Янис нөгөө нэг MVP авсан жилдээ төрүүлж чадсан. Төрүүлээ. Jordan бас төрүүлээ. Бас түрүү 87 түрүү байхгүй тий. Тэр хоёр зүйл тэр шагналыг статистикаараа А энэ болохоор юугаар үзэж ирэхээр нөгөө удирдын MVP аваад, онооны авраг аваад, NBA авраг аваад тэгээд нөгөө финалийн MVP авсан гэдгээр. конференцийн бас MVP. Тэр үед конференц аваад байхгүй. тий. Карим Шак энэ. Яг гоо дээрээс нь шээ Нөгөө байсан бол авцсан гэсэн үг дээ. Тий, тий, тэр бас авсан. шээ хэрвээ бүх хамгаалтын бас багт нэрлэгдэж болохоор л байсан гэж би хараад байгаа. Уг нь. Уг нь. Тий. Ярдэ нэрлэгдсэн бол тэгээд яг бараг Тэгвэл яг Jordan гэсэн үг. ер нь бол Jordan-гийн нэг л илүү тэр бүх хамгаалтын багт гэдэг юм. Гэхдээ тэр чинь хамгийн гол шагналд нь авраг гэдгээ шээ явцсан байна гэхээр чинь шээ энэ илүү болчиход байгаа байхгүй юу? Амар. Жордан тэр улирлаас. Тий, тэрүүрээр илүү байна тий. Тий. За тэгээд угаасаа бид нар бол энэ багийг ярих хэрэгтэй. Угаасаа энэ багийг бид нар NBA Tokyo нь маш олон жилийн өмнөөс шинэрсэн. За цоошин баг бүх тоглогч бол хамгийн их одоо драфт эрэхтэй баг байна гэж ярьж ирсэн. Тэгээд яг энэ драфтын ирэхээр босгосоор бол энэ багийг бүрдүүллээ. Тэгээд ийм супер багийг буюу NBA-гийн аврагын багийг бүрдүүллээ. Ерөнхийдөө яг нэг ийм юм бол ер нь одоо Golden State Warriors ч бид нар яг драфтаар За эхлээд тэр гоё уншилт таахан. За энэ бүгдийг гоё уншиж. Чи уншиж. Тэнэ уншиг гээ. Тэнэ гоё уншиж байгаа чинь. Йоо, За, тийм үү. За мэдээж Пол Жоржийн солилцоос эхэллээ. За Пол Жоржийн солилцоор Шей болон Галинари 1-р тойргийн 5 ирэхээр 2019 онд авч ирсэн байна. За дараа нь мэдээж OKC-г Russell Westbrook-ийн солилцоогоор Chris Paul 1-р тойргийн 2 ирэх, 2 солилцох ирэхээр 2019 онд авсан байна. За эргүүлээд Chris Paul-ыг солилцоогоор 2022 оны эхний тойргийн ирэхээр. За тэгээд Kelly Oubre, Ty Jerome, Ricky Rubio за гэх мэт чинь тоглогчийг 2020 онд авсан байна. За тэгээд мэдээж дасгалжуулагчаа 2020 онд бас сонгосон. За 2022-ны драфтаар Chet Holmgren болон Jalen Williams гэсэн хоёр одоо core үндсэн тоглогчоо сонгож авсан байна. Тэгээ 2024 оны 100 мэдээж тэднийг аврагт хөтлөх хамгийн чухал хоёр тоглогч авсан. Паслаг үзэх. Тэр нь бол мэдээж Alex Caruso болон Hartenstein гэсэн байна. Тэгээ гол нь J-Dub Шээ хоёр нь Пол Жорж оронд ирсэн болчих жоохгүй юу? Тий. Jalen Williams-ыг Clippers авсан. Тэгээ нөгөө swap хийх ирэхээрээ swap-о хийгээд Jalen Williams-ыг авсан. Тэгэхээр авраг хөтлсөн одоо маш шилдэг хослолыг Пол Жоржоор сальсан байна ирээдүйд. Тий. Одоо нөгөө багууд нөгөө Тэгээд тэр нэг ийм статистик харсан уу? 300 финалийн цувралд энэ хоёр 377 он авснараа түүхэнд Кайри Леврийн ард хоёрт. Тэгэхээр чинь энэ хоёрыг чинь шилдэг хослол гэхгүй юу? Амар. Тэгээд энэ юу чин яг зөв энэ Пол Жоржийн солилцооч би нэг гэлз Ибака юм байлээ. А бүр Яг явуулсан. Ибакагаар угшлнууд Ибакагаас энэ баг бүүссэн. Ибакагийн солилцооноос бүхэмгэлсэн гэдэг. А дагналцалжуулагч 20 онд авчирсан биш. Дагнал дуусаа Ахлах болох. 14 оноос хойш туслах болж байгаа. энэ тэгээд нөгөө нэг юу яах гэдэг нөгөө одоо баг зарим ангийн багштай дагналт. Тийм. Тэгээ яг баг хүмүүсүүдийг амар ангийн багш мэрэгчлэн. Тэгээд ийм залуу хүмүүстэй айгуу гоё. гоё ажиллаад байгаа юм байна тий. Тэгээд хин жоо хөгжлөд байгаа юм Карусо тий. За одоо тэгээд тэдэнд үргэлжлүүлээд Ахаад ийм их байгаа дөлөө. драфтын ирээдүйн эрхүүд байна. 2025 Одоо 25 он одоо энэ жилийн драфт ч тий. тийм шүү дээ. Болчихооч тий. 2030 он хүртэл эхний тойргийн сонголтууд. За 25 оныхоо драфт эрхүүдийг ер нь 4 ирэх биш. өгсөн дээр юм шүү ер нь. 3 ирэх байгаа юм байна. Өгсөн дээр юм шүү. 25 оныхоо эрхийг бол өгсөн. Юу нөх? Хин төх. Яг нөгөө зарим нэг үнэхээр драфт байгаа багуудтай. Айгу асууж чив. Тэр яг одоо нөгөө нэг багийн задралын тухай ярьсан шүү дээ. Рол тоглогчдын үнэ нь өсөөд те задрал тэртээ тэр явагдах үед зарим тоглогчдыг орлуулад авах хөгжүүлээд энэ дайнастигаа үргэлжлүүлээд явах хугацаа тэдэнд байгаа тийм. Энд яг нөгөө би та нөгөө нэг багууд бол зарим багууд бол зөвхөн нөгөө мөнгөөр зодож баг усгадаг шүү дээ. Тий. За 40 сая төгрөөр нэг 80 сая доллараар 2 од тоглогч бичээд. Тэгэхэд одоо энэ сүүлийн жилүүдэд яг энэ зөвхөн драфт ирэхээр баг босгоно гэдэг зүйл маань одоо их болсон. Бид нар ингээд хоёр юг харчлаа шүү дээ.
Warriors-ыг харлаа. Одоогийн OKC гэдэг хараад ер нь энэ бас ганцхан энэ орч биш. Өөр багуудч байж тэр драфт гэдэг зурулжаад босоод энэ өөрөө хамаагүй тийм эдийн засгийн хувьд ч гэсэн те маш ашигтай. Болохгүй шууд задлаад бүх тоглогчдод драфт хийх болгоод буцаад маш хурдан босоод ирэх юм гоё юм гаргаад ирж байна тийм ээ. Энэ дээр тэгэхээр мундаг менежер бол ажиллаад байна л дээ энэ бол баг юм дээ. Тийм. Тэгээд гол нь бусад багуудын нэг чадахгүй гадсан юм юу вэ гэхээр одоо жишээ нь 12 оны OKC-ийн тий чадахгүй байгаа юм юу вэ гэхээр одоо Chet Holmgren, Jalen Williams хоёр rookie контракттай багтан төрүүлчихэж байгаа. Багийн 2 болон 3 дахь лиг. За энийг харж 177 юм тийм үү? За яах вэ? Та тэгээ хардаа Багийн 2 5 сая. дахь лидерийн цалин карта. Тэр Jalen Williams-ийн хамгийн доор байгаа хүний цалин карта. 100-аар тавьчих. Одоо ч бас баг сэргэнс гарахгүй байгаа 100-аар тавьж байгаа зөндөө тоглож байгаа шүү дээ. Бага шүү дээ. Гарахгүй байх юм. Яг энэ багийн бил ингээд одоо ингээд чинь багийн мэдлийн зайр угаасаа ойлгож та. Гэтэ их жил гэрээгээ дараагийн гэрээр гоорно шүү дээ. Williams-ийн гэрээ юу хийзээ лээ? Одоо энэ ажил багийн их жил ингээд сүүлийн жилээр руки гэрээнд дуусч байгаа шүү дээ. Тэгэхээр ирч Өвөл нөгөө гэрээнд аваад. Өвөл гэрээнд өвөл нөгөө ягааг ухтаад хийж шүү дээ. Эхнийхээ максыг бараг шууд аваад хэлсэн шүү дээ. Тэгээд тэрний дараа супер макс биш. Баггүй бас. Та нөгөө ихний рукигийн дараа ихний гэрээ макс учраас ерөөсөө энэ гурийн хослол бол ойрын 5 жилдээ байх нь тодорхой байхгүй. Ямар нэгэн муу юм болдгоо юм бол. Яг гэхдээ зүгээр харахад бол OKC-ийн 177 гэдэг бол бас одоо бас өндөрлөг ороод эхэлсэн байх шүү. Ер нь бол. Тийм. OKC өөр ямар баг вэ нөгөө баг нь өөрөө тий? Нөгөө авраг багт бол энэ баг штэ. Одоо та Warriors-аар ороод дандаа 200 авчихсан штэ. Тэр чинь харахгүй хэдэн жил бол одоо дуусч байгаа байлээ. Энд чинь эхэлж байгаа баг байна л да. 177-оор эхэлж байна гэсэн үг шүү дээ. Игчлээс ахаал өссөн шүү дээ ер нь бол. Тэгээд тэрний дараа жил чинь шууд одоо хинтгээ гэргээ чинь 200-аар авчих гэж байна. Тийм. Тэгэхээр ер нь бас нөгөө юунд дулах гад эхлэв шүү дээ. Тэгвэл ярих гэдэг нөгөө чинь New York биш, Lakers биш, Warriors биш нөгөө нэг том жижиг багт бас. Тэр Royal таксад шиш. Тэгвэл яг уу Royal тоглолтын дүр төрхчөө өөрчлөгдөж эхэлнэ шүү дээ. Уус өсөөсөг авраг баг апдейт хийж таарна шүү. Тэгэхээр Royal тоглолтын цалингаас сонгоод энэ олон драфт ирэх байхад драфтыг хүдрэл сайхан явах байх юм байна шүү дээ. Тэгээ баг ангийн багш явахад тий. Залуу тоглолчд бол амар дандаа жоох хүмүүс авах байх тийм тий. Тэгээ энэ чинь 2030 он хүртэл драфт ирэх юм байгаа байхгүй. Бүгдээрээ юу харах вэ? Нөгөөд бол Завкисыг бол бид нар бол угаасаа харсан. Индианагийн харийг юу харах вэ? Тоглолчдын гэрэг хараа. Энэ бас аягүй сонирхолтой санагдаад надаа. Индиана эдэн 167. Бас 10 сая доллараар баг байна. Юутай. Тийм байна. Гэхдээ бас өндөр болоод эхэлсэн ба шүү. Одоо жишээ за хоёр лидер нь яатч 45 яг юунд бол хүрсэн байна. Хоёр нөгөө макстай супер макс хүрсэн ба шүү дээ энэ дээр. За тэгээд Неймард бол 18 бол яа зүгээр. Макконл ч 10 юм уу? Матурн чи 9.1 гэдэг одоо тэгээд юу нэ сүүлийн жил юм уу? Ирэх жил. Тийм. Бас сүүлийн жил. За тэгээд ирэх жилээс эхлээл ер нь тэгэл нэмэгдэл эхлэх юм дээ. Тийм. Энэ баг бол дахиад нэг жил одоо ирэх жил явчихад тэгээд дараа жилээс энэ нь бол OKC-тэй харьцуулахад цөөхөн тоглогчд үлдээд байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь дахиад 100 авчирна, төөрнөрт гэрээ өгнө гэд бас асуудал эхэлнэ бас. Эхлэн дээ ихний. Гэтэ яг энэ жилдээ бол бас чиж гайгүй болов гэж байгаад. Дараа жилээс энэ олон тоглогч. Одоо жишээ нь энэ дээр төөрнөрийн гэрээ төөрнөр байхгүй уус тээ. Одоо төрний гэрээ чинь энэ 100 угаасаа юу яацтай дуусч байгаа учраас одоо алдсан нь ойлгомжтой болсон. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь 30-аас дээш саяг авнаа. Авъя гэж байгаа. Цааш тэгээд хэлээ өссөн нөгөө явуулна гэдсэн нэг тоглогч. За одоо төрнөл явуулна гэдээ одоо бид нар хэдэн жил ярьсан бэ? 4-5 жил ярьсан. Тэгсэн чинь Индианагийн хамгийн өгшөнд тоглогч болсон юм шүү дээ. Инженерд 10 жил тоглосон. Тийм. Нөгөө тэрийг 5 жил нь явуулнаа л гэсэн шүү дээ. Одоо тоох болчихдог юм. Эхний жилүүд санд руу за би одоо яах вэ? Хоёр ч сүултээ ингээд сүлээгээ тэгжлээ тийм байх тий. Намайг явуулна гэж чинь тэгээд заахгүй. Тэгээс явуулна гэсэн тоглогч чинь финал дээр энэ жил дахиад бүр баг макс авах гэдэг юм шүү дээ. Макс ч яг одоо өөрийнх нь хувьд макс шүү дээ. өөрийнх нь тийм амьдралын хамгийн том гэрээ гэдэг. Тийм амьдралын хамгийн том макс гэрээ ч гэсэн тэрнийхэн төлөө ч гэсэн сайн хөдөлмөрлсөн байна. Өөрийгөө сайн харууллаа тий. Яг ийм хөд тоглогч бас яг энэ баг ер нь энэ бэд юу хэрэгтэй байна тий. Тэрнээс шиг тоглож бас нэг шийддэг яадаг яг нэг нэг шинэ үеийн гэсэн юм бот зөгцсөн тоглогч байдаг шүү дээ. Өндөр тоглогч юм бол ер нь бол юунд хомсод орчод байгаа шүү дээ. Энэ нам ер нь. Тэр учраас тийм учраас л төөрнөр олон жил энэ тэрэггүй явнаа гэдэг. Авнаа л Лопес авсан шүү дээ. Лопес тий. Яваад гэдэг баксууд хийсэн шилж. Тэр яалтчгүй нөгөө NBA бол өндөр тоглогч хомсод орсон үнэ. Тэгээд өндөр тоглогч. Дээрээс нь шийддэг тоглож байгаа тийм шүү дээ 3-аас. Тийм учраас амьд үлдсэн. Сайд бид нар харлаа шүү дээ. OKC гэдэг баг Харденштайныг авчрал яг дутуугаа нөхөл. Яг тийм өндөр үйл хэрэгтэй байгаа байхгүй тийм. Тэгэхээр бүх багуудад өндөр тоглогчдын ирэлт гарсан байна. Дээрээс нь өндөр тоглогч бол энэ бэд бол ямар хэрэгтэйг харуулж ийм болохоор
Салингизийн сайтай байгаа өсөж яваад багд бол нэлээд сонирхож байгаа. Ялангуяа Детройт бол турнирыг маш их сонирхож байгаа гэсэн мэдээ гарсан. Тэгээд Детройт гэдэг баг ямар хожимжил байлаа те. Супер байлаа те. За аваа авсан багаа яг хөө жоохон бас дахиад ярихад нөгөө нэг цом гардуулсны дараа ярьсан ярианууд нь бол үнэхээр гоё л тийм. Бүгднгийнхэн багийн эзэн, менежер нь бол бүр уйлаад Сэм Престиж яхахгүй Тийм шүү дээ. бараг л нэр хөдөлмөрийн баатар Тэ. Оклахома хотын тий хамгийн амар зүтгэлт нь болчихгүй хамгийн олон жил доктортой. тоглолчны хүртэл ингээд Сэмпристийг авих дурдаа тий. Сэмпристийг бол энэ баяг үүсгэсэн шүү гэдэг энэ босгосон гэж JW финалийн үед хамаа үргэлж байгаа. Тэгээд ярихтаа хүртэл угаасаа ингээд ший яриад яг ингээд багийнхан яриад тест гойсон те. тэгээд бид нар авал ингэхгүй байсан гэдэг ч юм уу. JW бүр хэлэх үггүй байгаа л тий. Над нэг юм амьдралд ойрхон нэг юм зүйл анзаарсан нь хувцасруунд шампанс буудуулж яг үзсэн үү? Үгүй. Шампансыг буудуулж чадахгүй. Яаж баярлалаа гэдгүй бүр сексрээ нөгөө буудуулж чадахгүй. Сая би анх удаа авраг аваад яаж баярлахаа мэдгүй л байлаа гоо. Манай багийн дүүнэр мөнөр чи 2 таа авраг авсан. Яаж тэр хувцасруунд би авч явах мэдээд ав. Би тэнд юм шиг. Би ойрхон санагдсан. New бий байдаг тий. Гэхдээ үнэхээр гоё. Дээрээс нь шээ энэ жил өсөө юу болооч нэг багийнхандаа ямар гоё тэр лок румын гоё ямар гоё тэр багийнхандаа баярлалаа чинь MVP авчаад багийнхандаа бүгдэнд нь Rolex цагийг тоглож болгондоо бэлгэлсэн Чи бүр ганц Rolex биш маш их юм өгсөн юм байна шүү дээ. Зүгээр л яхаа үнэтэй л Rolex байсан болохоос маш их өгсөн байл тий. Яг хөө тэгэл одоо өөрийн Connors-ийн pose moves тэгэл 9 шидэл юм өгч байгаа. Тэгээд NBA бас нэг гоё шин одоо нөгөө нэг дүр төрхийг нь хайгаад байгаа шүү дээ. Тэгээд шин залуу үеэс бол ялчгүй шээ бол бүр цойлоод гараад ирлээ. Тэгээд өөрөх нь хувь хүн ч юм уу багийн лидершип хийж байгаа зүйл ч юм уу характер харизм бүх юм те. бүх юмараа л ер нь Тэгээ одоо гараад ирлээ те. сүүлийн 2 үлрэлд амжилттай байгаа үгүйсийг харахад бол шээ ямар нэгэн комплейн хизээч хин рүү хэлдэг. Андаа бүх буруу өөр дээр үлээ. Багийнхан нэг тоглогч руу ч хатуу үг хэлж харагддаг. Нөгөө чэт шүмжин татаа твцсэн чинь тэ очоод босоо чи биднэрт хэрэгтэй босоо гэдэг үг мөг бол ингээ хэдийнэ лидер болсон байхгүй. Хэдий 26 настай ч гэсэн. Тэгээд ямар ч гэсэн сая төрүүлснээрээ Oklahoma City Thunder багийн бүх цагийн хамгийн шилдэг тоглогч болчихлоо. Тийм шүү дээ. Одоо өөр яах вэ? Өөрөө одоо зөв нөө нэг янз бүрийн юмдрын шалгуурыг хөвчлэн цомоор нэр дэмж одоо хүссэн үсүүд юм шүү дээ. Окуси гэдэг багаас яаж ч хүмүүс сонсож гарлаа шүү. Хэрүүл хийжвэл Kevin Durant, Russell Westbrook хэрүүл хийжвэл Jordan Lebron хоёр дээрээ бодоод үзээрэй л гэж хэлсэн юм шүү дээ. Тэгээ тэр баг одоо Oklahoma City Thunder гэхгүй одоо үзүүлж байгаа энэ статистик авсан шагналыг харахаар чинь түүхэнд үлдэхний хийх хүмүүсийн лиг болж 4-1 болчиход байна шүү дээ ихний ээлжин тий. Тэгээ алдрын танхимд орох нь бараг тодорхой. Тий. 26 наснда тодорхой болчихлоо. Жилийн финал дээр зөв нэг таалагдсан зүйл хин Pacers Nembhard-ын тоглолт бол бүр за яг плей-оффын туршлага амар байсан л та. Гэтэ SG ингэж бас хязгаарлаж байгаа юм. Тэгээ дээрээс нь тэр намхан битээ. Дээрээс нь амар мэдрэмжтэй. Тэгээ дээрээс нь довтлоон дээр бүр ямар гоё юм бэ те. Хий багтай тоглолт найруулдаг. Тэгээ Рикардаас ч юм гайхалтай байна. Дөө тийм л бас. Канада шүү дээ. Канада. Доор тэр 3 ч одоо Канадын 3. Матуур бас байгаа шүү дээ. Дөрөв. Энэ баг бол ер нь олимпиар гоё орж ирэх баг шүү дээ. Түүгүүл шүү дээ. Тэгээ Брукс Диломд Брукс орж тоглож. Чи Закэд байгаа Брукс яа. Тэгээ Murray. Гэхдээ чи нэг 4 номер байдаг. 5 номер. 4 номер Wiggins бол тоглох байсан те. Wiggins орсонгүй л дээ. Сая би олимпич орсонгүй. Тэгээ Олимпикуудын Wiggins хоёр байгаа. Wiggins бол орвол хэрэгтэй байхгүй болно да. Хэрэгтэй. Иргэжил бол хөгшөвчөж байгаа юм л да ер нь. Үгүй гайгүй шүү. Дараг олимп дээр. Орохгүй л үүдээ тий. Сая бол орсонгүй бол сая гимтлэхгүй байсан. Нөгөө нэг сэтгэл зүйн асуудлаас болоод ороогүй шүү дээ ер нь. Үгүй хөгшин бол биш үү гэдэг. Биш уул 8 ч хөгшин биш л те. Ер нь хэрэгтэйгээ үүдүүд айгүй хэрэгтэй. Өстэй юу? Wiggins үү? Тий. 30 та юу нэг тэр 30 40 шүү. Гэтэ ер нь хэрэгтэйгээ үүдэх юм бол багт амар хэрэгтэй. Саяны хэлгэнээс ч болтгоо. Тий. За тэгээд хэсгүүрмэндээ бүгдээрээ юу эргээд уулзцаад NBA Talk-ийн 40 дахь дугаар буюу яг энэ үеийн сүүлийн дугаар тавханд хүрч байгаа гэдгийг хэлмээр байна. За NBA Talk-тойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд түрүүн бас хийсэн тав хүнс дөнгөж саяас бидний үзэж эхэлж байгаа бол NBA Talk-ийн 40 дахь дугаар тав хүнд хүрч байгаа. Тэгээд 24-өөс 25 оны NBA-гийн одоо улирал дууссан бол бас NBA Talk-ийн улиралч гэсэн яг энэ
хүрээд энэ үлрэл дуусчихэв. Насан дүрлээ те 18. 18 сүрээд те бас бид нар ч бас хөөхөн бас 90 цент хүрчлээ шүү бас те. Одоо бол бүх юм болцсон шүү энэ те. За тэгээд бүх юм болцсон шүү. сайхан одоо том болцсон гэж байна те. 10 клуб л орохоор болоогүй дээрээс бусдаар болчихлоо. За тэгээд хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Дээрээс нь 18 жил бас биднийг үдсэн. Бидэртэй хамт байсан бүх хүмүүстээ бас Инбето гэж бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ удирдал бас бидэртэй хамт байсан спонсоруудтай байгууллагатай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг BC-Mall та бүхэн BC-Mall-оос электрон барааны нэгтлүүрээс аль биесны ихтэйгээр бүх төрлийн электрон барааныг бүх бараануудыг бүх төрлийн гар утаснуудыг очиж аваарай. Зөвхөн BC-Mall-оос бүр аваарай гэж хэлмээр байна. Ягаад гэвэл урьдчилгаагүй лизингээр та бүхэнд өгч байгаа. Тэгээд баталгаатай одоо бараг баталгаатай газраас авах хэрэгтэй. BC-Mall та бүхэндээ билмаа гэж хэлмээр. За дээрэс нь нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгэгч Pepsi брэнд байгаа. Тэгээд илүү тийм үл Pepsi. Тэгээд Pepsi-д бас баярлалаа гэдэг юм байдаг зүгээс хэлмээр байна. За тэгээд мэдээж энэ хугацаанд бол иргэн тойрон маш их зүйл болдог. Ер нь бол энэ бид тав харсан баг. Өнөөдөр өглөө яг унтаагүй байжсэн чинь нэг том мэдээлэл гарлаа. Харин тэглээ. Энэ мэдээлэл гэхдээ бол энэ бид тохоо ярьж ирсэн. Би үчиг бүр яг Хьюстон оччихгүй ярьжсэн уу санаж байна бүр. Яг л боллоо. Хэдэн багуудын тоонд байсан. Ялч Houston Rockets байсан тий. Байсан. Удирдлын төгсөлтлээ нэг зүг хэлсэн юу да? Тий. Чи намайг яг энэ хэсэг сонссон үү? Сонссон. Би яг энэ яг Хьюстон оччихгүй дээ бас гай болох үү дээ гэж би ярьжсэн шүү. Наач бол бүр плей-офф эхэлж байхад OKC-г бол өөрөөр сожно гэжсэн юм шүү дээ. OKC-г л бол сожно. За, юу ч Мэридо аваргууд байсан байгаа нөө. Тэс өөрийгөө бас давгуудтай бас дүүцүүлээд байгаа. Одоо бүгд нэг юу руу хорох идэхөө. Энэ юу болчихоо. За, солилцоог ингэсэн. Дэрн Бруксыг Джерен Гринтэй хамт өгөөд дээрэс нь хахад эрэхтэй байгаа юм чи тий. Энэ жилийн драфтын 10 дахь сонголт гэж байна. 2 дугаар төргийн 5 ирэхтэй байна. За, гэтээ энэ бол бас яг танаас энэ юм хэр ашигтай юм болчихоо. Эндээс хэлээд хөө. Баясгаас хэлээ. Houston Rockets ашигтай юу? Аль аль Phoenix багтаа Suns шүү дээ. Ашигтай юу? Аль аль нь ашигтай. За, Phoenix Suns бол угаасаа Jalen Green-ийг шалцанд оруулах. шууд Дахиад орол таа. Эсвэл Booker явчих юм болов. Bradley Beal-с бол угаасаа өсөөгөө салж чадахгүй. за тий тэр бол өнгөрцөө. За бүр buyout гэдэг яриач гарч мөнгөний нөгөө зайлуулдаг. Тий, за тэгэхээр Jalen Green-ийг бол эсвэл Booker эсвэл Jalen Green-ийг сонголт хийх учраас. яг хэрэг солигдохгүй бол эргэжил 5 SG-тэй гарна гарах гэдэг гэсэн шүү дээ. Ер нь бол баг тийм тий болчиход 5 SG дээр гарах гэдэг гэсэн. Rockets юу өссөн бэ гэхээр Rockets энэ жил бол өөрсдөө хүлээлтээс хит давсан юм шиг үзүүлсэн шүү дээ. Тэгсэн. Өдөрлөг 2-оор дууссан тий. Тэгээ өдөрлөг 2-оор дуусгаад тэгээ плей-оффт гарч ирээд яг хожигдчихж байгаа. Плей-оффт юу дутагдсан бэ гэхээр оноо авах. Яг тэг оноо авах гэсэн утга гэдэг бид ихтэй удирж байгаа л ирсэн дээ. Яг нэг оноо авдаа л ингээл. Нөгөө Jalen Green чинь 1-20 оноо аваад маргааш 4 оноо авдаг хүн шүү дээ гэдэг. Тогтмол байж чадахгүй байгаа тийм. А энэний оронд тогтмол оноо авдаг багийг бас лид хийждэг ийм хүн байх юм бол хамгаалалт нь гоё байна. Самбарын тоглогч байна. Бусад тоглогч хэрвээ зөв Kevin Durant-ийн үлрэл Rockets-ийн бүрэлдэхүүнд байсан бол 2 дугаар шатнд тийм шүү дээ. Эхний шатнд 4-0 гэл гараад ирэх байсан шүү дээ. За баярлалаа. Баярлалаа санагдал баярлалаа. Уул хоцмаг нэг цугаад. Тэс төрөж чинь цугаад байна шүү дээ. 4-0 гэж юу гэж байгаа бэ? Арайч тэгж яахад үлдээд тахтай би. Венга харуул маш дайжгүй бүрэлдэхүүн. Маха цааш энэ багаас чи гараад бэлдээ дууссан шүү дээ. Үнэхээр эвгүй бүрэлдэхүүн. Эний хамгаалтаас би өөр Jalen Green, Dylan Brooks хоёр нь харамсалтай тоглогч шүү дээ. Яг үндэ биш байхгүй тий. Одоо би бол Dylan Brooks дээр бол би Brooks-тэй жоо харамсан. Brooks-тэй жоо харамсан шүү. яг орлуулж болох үс тоглогч гэх юм уу? Тийм шүү дээ. Яг Яг үнэ. Яг юу хин тари хийсэн бол бүр хаваа хамгийн Харис нь Амин Томс хоёрыг өгөхгүйгээр шавар хагаадсан Jalen Green-ий гэрээнээс нь салангаа дүрэнтэйг аавна гэдэг. Тэснэ нэгдүгээр тойрог ирэх үг гэдэг болцсон. Энэ бол найдал огтой үнхээр ихтэй зэлтэй. Нөгөө баг нь бол мэдээж Jalen Green-ийг бол нэг юм болгочих واخ. Санс бол нөө нэг өөртөө хутгсан бантангаас яаж авах вэ гэд зөв үнхээр шанал зовж бараг шар махтаа гатчихсан байхгүй. Тэгж чад хамгийн боломжтой төлбөрийг болоод Miami-ийн санал Яг авах гэжсэн юм л шүү дээ. Miami-ийг бүр сүүлийн хэдэн жилд хийсэн гайхамшигт солилцоо гэж байгаа шүү. Болон дайрцсан. Тэгж угаасаа яг Miami юу Houston гэдэг дураач. Яг энэ солилцоо болсноор Америкийн ингээд хэвлэл мэдээлэлээр ингээд бүр ер нь бол Miami-тэй холбогдоод баг ам байдлаар дийлэн болцсон байсан юм байна. Тэгээ ер нь бол Miami гэсэн хүлээлттэй өчсөн чи гинт Rockets
юу бараг миний бодлоор тэр драфтын 10 дахь сонголтоо л гидэх тийм л шийдсэн юм шиг тийм. байна. Тэнгууд Маккей гэдэг. Тэгээс ер нь бол баг эхлээд бол баг Майами эс гэж хэлсэн шүү. Тэгээ Майами хин ямар юу тэрийг бол задлаагүй. Багтаа задлаа. Дурант өөрөө яг энэ мэдээлэл лайв ийм нэвтрүүлэг орж явахдаа мэдчихэж байгаа. Ер нь л яг Хьюстон руу явж байгаа гэдэг. Нейсмит гинэ Хами Хакиз, Данкан Робинсон, нэг нь хэмлээ. Никола Йович 3 бол баг ойлгомжтой. Тэр Явах нь бол тий. Солилцоонд багтах нь бол ойлгомжтой. яг зөв энэ Дурантай хийсэн солилцоон дээр зөв Рокс шээ Санс Майамит хоёр нэг зүйл дээр жоохон цаг алдсан юу Санс болохоор хэнийг Калелверийг түүнд олчих хүссэн юм байна. Тэгээ Майами болохоор явуулахгүй гэдэг тийм. Тэгээ тэрэн дээр жоохон дийлэлж хугацаа алдсан. Тэрнээс хэрвээ тэрэн дээр яг нэг зөвшөлтлөө олоод хугацаа алдаг байсан бол аль үжээ солилцоо хийгдсэн. Майамид очсон байгаа. Яг Майами гэж яаж. Калелверийг явуулахгүй гэдэг юугаа тохироод за болчлоо гэж хэлсэн чинь. За драфтын 10 дахь энэ жилийн драфтын 10-ыг өгье гэсэн чинь. За яа. За тэгэхээр энэ солилцоо бол ер нь аль багтнаа ашигтай гэж юм. Тэр чинь Хьюстон Роксыг бүр илүү гоё үзэх нь шүү дээ тий. Яг нь гэж сайн болж нөгөө нэг тий. Гай болж одоо. Яг зөв мэдээж одоо чи бидний яг эд үеийн үзээд ингээд карьер нь дуусч байгаа үеийн одуудаас ингээд нэг том төлөөлөл нь шинэ багт очиж. Тэгээд залуу энэ жилийн одоо ингээд финалыг хараа, плей-оффыг хараа залуучуудын гараад залуу хөшүүн үнэтэй баг байхгүй шүү дээ. Алекс Карозо гэдэг хөшүүн байна. Тэр чинь гэтэл Дурантын нөлөө бол Рокс байна. Тэр Одоо тийм бол 20 оноо 1.35 оноо аваад 1.4 оноо авахгүй. Дурант сая одоо шинэ уйлралт 26.7 оноо ч юм уу 25 оноо авчиж байгаа. Тэгээ тэрийгээ бараг л 50% таа ч юм уу тий. Тэгээд 3-аас нэг 40% таа. Тэгснээр торгуулаа бас нэг 90 50 40 эрийгээ хийж байгаа. Тэгээд 5 самбар ч юм уу 4 оноостой дамжуулт ч юм уу тиймэрхүү зүйлүүдээ хийгээд байгаа. А дээрэс нь Дурантыг тойроод дандаа тоглох одоо тийм hungry хамгаалдаг ийм залуус ирсэн учраас Дурант өөрөө хамгаалтан дээр ч юм уу амиа тавих ч юм уу бүх зүйлийн ямар шаардлага болчихж байна л гэж харж байна л да. Тэгэхээр игчил өөрөө тийм нөхцөлөд тоглож байгаа ч учраас Дурант яаж хичээхийг ч бас мэдэхгүй шүү дээ тийм иргэн тойронд хамгаалмаар байгаа хүмүүстэй хамт өөрөөдсөн гоё тоглож магадгүй. Ямарч бас Хьюстонгийн хувьд бол хамаагүй үзэж чангарчлаа. Гоё. Дурант болохоор одоо нөгөө тоглолтын арга барил нөгөөс нь ямар ч баг зогцохоор ур чадвартай. Тэгээд яг хүсвэл хамгаалт нь амар. Хүсвэл амар. Тэгээд эмээ одоко засгалжуулагч дээр очиж байгаа. Тэгээд түрүүн тэний гэлдэр залуучууд дээр очиж байгаа учраас би бол Дурантыг дараа жил нөгөө ойрд аваагүй сагсамгийн тайшаалаа буцаагаад идэх байх гэж боддог. Тэр нь та нарт байсан тоглолч нэг Рокс руу очдог гэж байна. Тийм байна. Бүгд явуулчлаа. Өмнөхүүд нь тэгт жоохон бүтлгүүтэй дээ. Бүтлгүүтэй. Тэгээ Стивен Адамс дээр ирж байгаа юм шиг нэрээ тий. Тэр Адамстай чинь тий. Уулзсан шүү. Тэгээд энэ жил бид нар харсан шүү дээ ямар амар заван яхэр балиар хамгаалалттай юм бэ. Тэр багаас гарч ирэл гимтэд дуусч байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү. Тэндээс гараад гимтэд бүгдээрээ дуусчихж байгаа юм. Rockets одоо ингээд бүр урам зориг авцсан тий. Бидэртэй адилхан залуу баг төрүүлчихлээ. Тэгээ Стивен Адамстай авч үлдээл Дурант руу ингээд all in гээл авч нэг шууд дараа жил аврагын төлөлтөд ярьж байна. Тэгээ Ванфлит солигчл уу тий. Ер нь бол тий. Байсан ч нэг одоо гайгүй. Сайжирчл. Ванфлит нэг жоо сайжирчл. Яг тэр бол гайгүй. За бас нэг том мэдээлэл болсон. Энэ бол бүр Мэргэжлийн спортын түүхэнд том мэдээ болсон. За тэгээд Los Angeles Lakers баг. Вау. Jenny Bass энэ чинь Мэргэжлийн спортын түүхэнд 10 тэрбум доллараар одоо зарагдсан одоо хамгийн өндөр үнэр гэсэн үг шүү дээ. Хамгийн өндөр 10 тэрбумын босыг давсан анхны л. Анхны байгууллага тийм. Өнгөрсөн жил Бостон зарагдсан 6 тэрбум байсан. 6 шүү дээ. Үү Бостны фэнүүд маань хотлын хамгийн үнэтэй баг мөр гэсэн чинь өрсөлдөгчин зүгээр энэ ээжэдэг нацтай. За тэгээд юу яасан бэ? Угаасаа яг бас олон юм байсан. Энийг бас сонсож байгаа. Угаасаа нэг одоо гэр бүл нэг багийг эзэмших. Эсвэл нөгөө мульти биллионер одоо компани энийг эзэмшихийн оронд ядгаа ямар байх вэ гэдгийг шууд харагдах байх. Яг бол компани нь өөрөө бидний сайн мэддэг Los Angeles Dodgers, за дээрээс нь Chelsea, Premier League-ийн Chelsea багийн одоо эзэн компани. Тэгэхээр одоо ард нь ингэж хэлж 350 тэрбумын хөрөнгө оруулалт их болцоотой гэсэн. Йоо. Тэгж л шүү. Тим мөнгөтэй те. Угаасаа нэг гэр бүл тэр нэг юм хийж чадахгүй байхгүй. Одоо ингээд нэг жилд одоо үнэхээр ингээд нэг за Lakers-уудын 200 сая доллар явдаг тийм шүү дээ. Тэгвэл за ер нь яадаг ингээд алдаг ингээд 300 сая доллар ч юм гэр бүл хийж чадахгүй байхгүй. Компани бол юу ч чадахгүй гэж яддаг шүү. Тэгэхээр нөгөө нэг амар багийг бол шууд нэг жилийн алдагдлал 2 жилийн алдагдлыг тэр компани бодохгүй байна. Энэ нь өөрөө
LeBron, Luka хоёрт яаж нөлөөлөх вэ? LeBron цаашдаа хэдэн жил тоглох вэ ч юм уу те. LeBron-ы legacy нөгөө нэг GOAT болоход бүгд дуугаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг нь авчрах те ийм хүмүүс ирчихэж байна. Тэгээ угаасаа ойлгомжтой 10 тэрбум хүрсэн нэгт Lakers гэх том зах зээл байж бол хоёрт болохоор яг LeBron-ы сүүлийн жилүүд угаасаа ашигтай байх магадлал маш өндөр. Угаасаа тэгээ хамгийн том сонголт нь бол Luka ирсэн. Тэгэхээр ирээдүйн ойлгомжтой болсон учраас орчиж байгаа шүү дээ бизнес рүү. Ашигтай биш үү? Шууд харагдах нь ашигтай байна. Тэгээд компани өөрөө ч ер нь спортын бизнес рүү нөлөөлж харин тэгэхээр яг Dodgers сүүлийн хэдэн жил ямар амар хоёр доктортой яг байнга төрүүлэхгүй байгаа гэсэн байнга фаворит баг байж байгаа. Хоёр жилийн нотаны амар гэрээ. түүхэн гэрээ. Түүхэн. Тэгээд Челси болохоор сүүлийн хэдэн жил яг амжилт нь урагдсан ч гэсэн мөнгө бол харангүй зардаг хэвээр байгаа. Үгүй энэ жил ч одоо шинэ Челси ихтэй 4-4-ээр бас 4-ээр гарсан шүү дээ. Тэгэхээр ингээд Lakers бол дараа жилээс эхлээд ер нь тэгээд яг шууд захиал фаворит баг байх гэдэг байхгүй шүү. Сайн баг бүрдэх магадлал ихсэж байгаа. Тийм. Одоо тэгээд нэг гэрүүл биш. Тэр том компани, баян компани. Дээрээс нь туршлагатай шүү дээ энэ чинь. Өөр За бүгд тийм энийг харцгаая. Мэргэжлийн яг сагсан бөмбөгт бол хамгийн өндөр загдсан баг уу тийм ээ. Тэгээд анхтай авсан үнийг харсан биз та нар. 75 сая лөө 65 билүү худалдаж авсан. Бас нөгөө 79 он биш. Одоо 84 он л үү. Эндээс ингээ харангууд хамгийн доотлолт Шарлот Хорнсон. Тэгээ харахаар чинь нэг өсөндөө сагсан бөмбөгийн баг аавна гэдэг нь өөрөө ашигтай бизнес байгаад байгаа учраас багууд ийм үнэлгээ. Тэгээ NBA гэдэг бид нар хэдүүлээд ярьж штэ. NBA гэдэг энэ бизнесийн модул нь амар ингээд маш зөв алдагдaltaүүлээдгүй. Celtics-ийг 600 саяар аваад 6 тэрбум төгссөн. Mavericks-ийг Mark Cuban 250 сая доллараар аваад 3.5 тэрбум төгссөн. Энэ бол одоо өгсөн гэдэг. Ямар муухай. Годомсны яриатай. Биш хамгийн гоё юм хэлэх гээд байгаа нь юу гэхээр энэ биш энэ бизнес биш үү? Ямар амар бизнес вэ гэдгийг тэг яг энэ сүүлийн жилүүдэд бас энэ ихтэй хилцээд хамгийн ашигтай байсан гэхээр 92,000 онд авсан хүмүүсүүд супер ашигтай байхгүй. Одоо бол 10 тэрбумаар аваад одоо 30-40 болгоно гэдэг чинь одоо үед бас хэцүү байхгүй. Одоо тийч за нэг яаж цаашаа гоё ашигтай байх уу? Яаж маркетинг болов? Зах зээлийн үнэлгээ нь тэгж өсөхгүй болохоос биш өөр тэр нөгөө сувгаар аваад олж ашиг нь бол нуглаад юм шүү дээ. Сая хэлсэн шүү LeBron-ы сүүлийн жилүүд гэдэг. Энд ч өөрөө маш том. Гэтэ өвөөг баха. Зарсан баг. Тэгээ дээрэс нь Lakers-ийн болохоор өөрийн гэсэн нөгөө ордонгүйгээр ингэж хүрж байгаа нь. Тийм шүү дээ. Тэг амар шүү. Ийм үнэлгээ аваад. Одоо тэгээ шууд ордын барьж шүү дээ. Айгуул тэг магадгүй тий. Асуудалгүй барьж байгаа тий. Барийг үл барьж нь шүү. За тэгээд 1979 онд Jerry Bass Lakers-ыг худалдаа авснаас хойш хожлын хувь 60.4 нэгт, плей-оффын хожил 301 нэгт, NBA авраг 11 удаа нэгт, MVP авсан 6 MVP авснаар нэгт. Тэгэхээр ч одоо тэгэл хамгийн шилдэг баг 79 оноос хойш том зах зээл юм да. Бас тий. 79 он хүртэл бол хамгийн амар Бостон байлаа тий. Тийм байна. Тэгэл 79 он ч маа бажет төрчихсэн. Өө бодоогүй шүү. Би аав ээж бодож ирсэн гэсэн. Хоёр жийсэн юм. Аав ээж ингэж бодож ирсэн гэсэн. Хоёр өний хүүхдтэй болох уу яах вэ бодож ирсэн. Яг бүрлдэжсэн. Бүрлдэж ихлэх гээл. Ихтэй би ч юу гэж дадаад оныхонтой тийм үг шүү юм. Би ч 80-аад оны хүн чинь. Аа байсан. За яриаш та гүйл үү. 89 гэж ярьдэн шүү дээ миний дөө. Би чамтаж чдүү шүү дээ. Чи хизээш 70 гэж ярьдаг байхгүй. 80 90 90 гэж ярьдаг байхгүй. Чамтай ч. Даалчаа тэгэхээр 60 даатаад гэж ярьдаг байхгүй миний дөө. 80 чамтай тэгээ 2000-аад оны гоож. Бааж яхтай чицсэн. Тэр энэ та хоёр тэгээ бараг чицүү талд руу болчиход байгаа. Тулгаа ч гэхдээ үе мултгцсан биз дээ бааж шүү дээ. Ичээд чи хараа шүү дээ. Чи царай марыг хараа. Ийм хар залуудаа ийм том одоо доромжлоо юм яа. Хар залуугаар ийм том монхор хамраа. Сүүлийн 3 дугаар битэрийг бүр амар доромжилж байна. Үе энтер гэх. Би бүр нэг юм амар айдсан шүү дээ. Та хоёр надаас түүж хөгшин гэхээс бүр айдсан. Хамаагүй үе гэж ярьж болохгүй шин залуу энэ залуу дүүнрийг үзэж байгаа хүүхдүүд чинь үргэж шүү. Юу өгш яах нэр энэ бааж яахтай өгшин. Манай аавын найз тий. За тэгээд жил болгон болдог хамгийн гоё зүйлүүдийн нэг NBA одоо бас өөрчлөлт зүйлүүдийг шууд хэлчих болно шүү дээ. NBA-г ирээдүг өөрчлөлт зүйл. Мэдээж драфт. Бид нар бол драфтыг энэ жил яг бол ерөнхийдөө драфтуудыг 25-ны өглөө 26-ны өглөө дандаа болдог л доо. Жил болгон. Тэгээд заримдаа манай NBA Talk-ийн бас өглөө бас таардаг тохиолдол зөндөө байсан тий. Байсан. Тэгсэн чинь энэ жил болохоор 4 өдөр Ер таарч нь яг 26-ны өглөө хооштой таарахгүй. Яа гэхээр нөгөө тэр үеэс чинь 7 хоногийн өмнө лиг эхэлдэг. Тиймээс болцсон тий. Тэрнээс л чад. Тэр чинь лиг 2 яснаас болоод ингэсэн. Тэрнээс яг таардаг гэсэн. За драфтын нэг бол Cooper Flag босон болохгүй дээ юм. Тэр тийш тэр 3 тоглож мөгчвол буцаа тэр нөгөө юун дээр очиж ууцах байгаа гэдэг хэлсэн. Хин гэдэлээ нөгөө. Ace Bailey. Тэр чинь бүр
багуудын танаад байх хэрэгтэй шүү дээ. Тэр унч магадгүй Тэр шүү. унтж байгаа. Хоошлогдоод байна. Үгүй сайн нөгөө багуудын цугларалтай байгаа шүү дээ. Өөрөө оч бэлтгэл хийчих Бүгд гэж шүү дээ. Тэгж мэгээд ер нь хоош рейтинг нь унаад ер нь бол 5 6-аар унах магадлал. Онцлог тэгж ойлгомжтой. За тэгээ мэдээж энэ жилийн драфтын хамгийн гол хүн нь бол мэдээж Купер Флаг. Купер Флаг бол яг үүндээ одоо бүх экспертүүд, аналистууд хэлж байгаа бол бас NBA-гийн шинэ нүүр царай, тэр тусмаа Америкийн одоо шинэ нүүр царай. Одоо нүүр царай. Одоо нэгэсэндээ шинэ үеийн Larry Bird гэж одоо яриад байгаа шүү дээ. Шууд ярьж болно. Тэгээ угаасаа Америк бол үргэлж нэг цагаан тоглогч хайсаар ирсэн те. Байдаг. Тэгээд гэхдээ харамсалтай яг Larry Bird-ээс хойш тийм мега тийм байхгүй. Стар байсан. Магадгүй энэ үнийг болохоор ер нь NBA ч өөрөө энэ дээр баг ер нь ажиллаж шүү дээ. Ажиллаж шүү дээ. Цаана маш их мөнгө явж байгаа шүү. Цагаан зах зээл гэдэг чинь бодлоо. Аимшигтай байх шүү. Ер нь тэгээд бодоод үзээ л дээ. Драфтын хүртэл ингэсэн гэдэг хүртэл яриа хүртэл гарч байгаа шүү дээ. Тэгээ цаагаараа маш их зүйл явж иж магадгүй гэж хардталтуу зөндөө явж байгаа. Нэг давуу тал нь гэхдээ дээрэс нь Далс одоо нэгээр сонгох тодорхой баг. Гэхдээ сонгоогүй байгаа шүү дээ. Гэхдээ стил Далс дээр очиод бэлтгэх хийгээд байгаа гэдэг яриа гараад байна шүү дээ. Далс яг нэг аимшигтай нөгөө өөрөө хүн өөрөө бас үнэхээр амар одоо дэшний цалтаа тийм өгөгдөл байна. Хоёр тоглолт байна тийм. Тэгэхээр энэ тоглолт чадвар нь шанар нь байна. Америк мөрөөдөл байгаа байхгүй чинь цагаан арьстай цагаан сүнстэй байгаа байхгүй. Одоо NBA тоглож байгаа нөө нэг цагаан арьс сагсан бөмбөгч Тайлер Хиро шүү дээ. Цагаан арьстай хар сүнстэй. Лаг соолтой тийм. Өөрөө хар гэж боддоо шүү дээ. Нөгөөд нь гэсэн чинь цагаан хүн цагаан хайтай гэхээр Larry Bird л байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ нөгөө бас нөгөө асар их мөнгө тэмдэг дагалтаа гадаг шүү дээ. Тэгэхээр за тэгээ боломжт юу вэ те? за энийг яхаар энэ чинь өстой нөгөө чи бүр 3-аар гэж хэлсэн мэт Эсбэл Ютароо унж унах боломжтой. Тэр нь баг унж унах хөө. Тэг манайх бол ахаа болж явах шиг үлээ. Шууд тэр угаасаа яг тэр манай сонгох гээд байгаа тоглогч нь бол угаасаа ур чадварын үед илүү байрлалын үед хамгаалагч юм байрлал. Тэр байсан учраас нөгөө 4 номер 3 номер манад хэрэгтэй байсан учраас Бэйлигтэй холбогдоод байсан нэр. Даад найрпер бол Батараа багсан одоо ер нь хоёр бол Батараа. Ер нь аваад цаашаагаа явсан ч сольсон ч үнэ хүрэх хамгийн ур чадвар нь тэр Харпер л юм л дээ. Энэ нүд авсан. Эхний араас. Тэгээ би бол одоо Fox-то баг Харперыг аваа яах юм мэдэхгүй л. Тэгээ дээр нь нөх хэнийг аваад үлдчихэж байгаа шүү дээ, тий? Каслыгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо энэ Харперыг яах вэ? Тийм учраас харин нэгдэх сонголтоос хойш сонголтууд нь яаж би яг сайн харсан гэхдээ энэ жилийн хулгай нь юу байх вэ гэдгийг бид айгуу сонирхолтой байна. Жил болгоны хулгай гардаг ч гэдэг драфт тий. Эндээс одоо аль нь одоо хулгай авах вэ гэдгийг л бас яг нөгөө лотерей 14 тоглогч болохоор аль нь ч байсан хулгай гэж ярихдахгүй хулгай бол тэгээд 20-с хойш тий. эсвэл хоёрдугаар зорилгооч Хоёрдугаар зорилго дээр Аз төлөөл орж шүү дээ. Тэгээ нөгөө нэг манай Азааг нэг тохоодон гаргадаг. тий. Амар өндрөх. тий. Тэр чинь бүрийн нөгөө нэг драфт компани дээр алдсан юм билээ шүү дээ. маш сайн байсан гэсэн. Гадаа юу сая? Сая тэнгэр дугурлаа манайхаа. Тэнгэр дугурлаа, бороо орлоо манайхаа. За. Тэгээд юу ямар хамир дуурч байна те? Бөмбөг юм шиг. Бороо орж байгаа юм биш үү? Арь тийм ээ. За чи За баярлалаа. За ингээд NBA Talk Хайхгүй бороо дүү мөр болчих магадгүй болчихлоо шүү. Айгу ойр дүн энэ амар хасны дараа бороо орохоор үер болдог. За аюултай шүү. Амар хасны дараа гээд яриа хадуурдаг. За тэгээд шууд хамаг нэг амар би сая ихтэй амар хөгшүүнийг ярьсан. Хөгшчүүдийн ярьдаг юм ярьж байгаа. Уучлаарай. Баригдчихлаа шүү дээ. Дөнгөж 40 идэх шүү. Яа. За, драфтын ихний 5 тоглогчийн нөгөө юу гарч байгаа юм те? Хайлайт үзүүлсэн статистик гарч байна. Гоё шүү дээ. Тэнгэр мэнг. Эйс Бэйлиг харуулж штэ. Эйс Бэйли уусаа хай скулээс олуулсан штэ. Эртнээс олуулсан. Одоо тэгээд энэ нэг юм одоо энэ Купер Флаг гэдэг тоглогчдод зүгээр ингээд юунд байхтаа мөнгөө гэдэг хэлчихдэг амар те? Хийдэг боломж гарсан. Одоо шууд одоо Nike-тэй ч юм шууд гэрээ ичж болж юм те? Нэгтсэн. Хийгдсэн аль хэдийн одоо Trey Jones. сая югт байхтаа тэгээд зүгээр хажуугаар сайд маань нь үл те? Бужнуулж явах шүү дээ. За дөрөв сонголтоор сонгогдож магадгүй. Энэ тоглогч юм болохоор Статистик нь 19 оноо. 3.1 ребаунд. сая чинь таны бэлдсэн тоглогч чи юу вэ? Таны 2 тоглогч бэлдсэн гэсэн. А би тэрийг харсаа. Гэтэ тэр чинь айгүй юм бэл. Дээрээс ч жоохон айгүй юм бэл. Тэр сайн харах хэрэгтэй мэлээ шүү. Би яг тэгж бодчих тэр. Ер нь энэ 100 ер нь юунаас илүү сайн харах юм бэлээ. Summer League-с илүү гоё харж. Эндээ л яг гоё ингэж
ер нь мэддэг шүү дээ. Тоглолтууд нь тий. Сонгогдох нь хамаагүй. Яг нөгөө хэр тоглож юм тэгээд нөгөө юу нь хэр өсөхгүй юм те. Тэгэхээр одоо урьдчилгаагаар бид нар бол мэдэхгүй шүү дээ. Summer League шууд харуулдаг шүү дээ тоглогчдыг. Тэргүүл ер нь зарим тоглогчдод Summer League-ээс өөр огтгоо байх болгочдод Summer League-ээс гараад ирэл. Ирчлэн те багт бүр аимшигтай үзэлтүүд андрафттууд те. Одоо тэгэл энэ 100 эрхчил дахиад өрөндийн өрсөлдөөн амар байх нь байна тий. Даалс буцаад өрсөлдөөнд орохоор болчихлоо. Хьюстон гिचлээ гэл. Одоо Янис бас яах нь одоо бас хүлээлттэй байгаа. Янз чиг одоо яриг л чидэг. Энэ зүүнээ нөгөө шилдэг чөлөөтэй гэнэдэг байхгүй. За мэдээж хэрэг яг энэ дээр тэр голч мөр ярьцгаая да. Джеймс Харден, LeBron James, Julius Randle, Юу вэ? Kyrie Irving, Miles Turner, Josh Giddey, Fred VanVleet, John Kuminga, Naz Reid хит байж л хүмүүс те. Санти Алдама гэдээ бас өөрийгөө бас харуулсан амар тоглож байгаа тийм. Хүминга ямар дээгүүр вэ? Келли Oubre, Brook Lopez. За ингээл холио солио хийх юм бол зөндөл юм байна да. Мэдлэлтэн. Kyrie, LeBron, Harden 3 үлдчих واخ тий. Тийм бах. Chris Paul бас явж шүү. Randall бас үлдчих таарах юм болоо. Randall харин яах нь тий. Харин тийм. Хамгийн Josh Giddey бол Chicago-гийн бас юунд байхгүй байгаа л гэсэн сурд дуулаад шүү дээ. Төлөвлөгөөнд нь Хардинг яг бол Хардинг манай одоо Хардинг одоо хар багаас нь одоо манай Вайсаад одоо Хардинг аналист шүү дээ. Манай Хардингийн аналист. Юу нь Хардинг аналист гэдэг шүү дээ. Яа. Энэ доктор юу нэг хүмүүний нахаар юусе Хардинг аналист ч ерөөсөө Вайсаад шүү дээ. Түүхэнд нь одоо нар үзлээгүй шүү дээ. Чи юу гэж бодчих Хардинг юм энэ жил ууд нэгт байгаад шүү дээ. Чөлөөтэй гинтүүд дээр. Үгүй энэ явахгүй бах уу? багтаа үлдээ тий. Үлдэх бах уу? Шууд гэрийг нэгээд авчихсан. Одоо энэ Лос Анжелесийн баг. Гэтэ нэг аимшигтай их хүмүүнээр бол гэрээхгүй бах тий. А тэгэл Нөгөө хүн ч бас аимшигтай шүү дээ. хүснэ л те. Нөгөөх нь өөрийгөө Хизээч хизээч хугацааны гэрээ хүсээд байгаа маа. Тэгээд өөх баг олдохгүй байгаа шүү дээ. одоо яж өгдөө. Тэгээ сая клипс дээрсэндээ сүүлийн эдэн тоглолтын хард өөрөөсөө явж өгсөнгүй шүү дээ. 7 дахь тоглолтын дээр Тоглож өгсөнгүй шүү дээ тий. За тэгээ ямар ч гэсэн NBA-г яг энэ үлрэлийг энэ түрээд үндэж байна. Драфтын үеэр бас солилцооны зарлагдаж магадгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм. Уус тиймэрхүү зүйл бол нэрээсээ таамаглаа солилцоонд болж магадгүй шүү. Тэгэхээр бас Янсын ер нь Янсыг хүлээгээл KD-г явах юугаа зарлахгүй юм гэлээсэн тий. Оролцуулаад тий. Тэгэхээр драфтын өдрөөс юу болох нь вэ? Тэгээ 4 өдрийн өглөө юм биш үү манайхаа. Гоё юмнууд зарлагдаад эхлэх байх гэж байна. Premier Sport Network өглөө гаргана. Шууд гаргана. Тэгэхээр драфтаа үзсгээрээ. За тэгээд тэрний дараа бол харин өстой намар болт сайхан амарцгаар гэж хэлмээр байна. Одоо энэ жил бол ихтэйг үнэлэхэд хитрхи их сагсаараа бас нэр ингэсээ зүгээр яасан жил байлаа шүү. Ийм байгаагүй шүү. Ер нь Завти давраад байгаа. Нэр би бас сагсуус бас заримдаа сагсуус ихтдээ юм байна. Нэр ингэсээ. Ерөөсөө NBA-г үдшингүү дээрээс нь Монголын лиг ямар амар болов бид нэг түүхэнд Монголын лиг энэ шиг байсан билүү хараагүй яг үнэ. Тэгэхээр гоё үлээ класстай идлээ дээрээс нь хасууд юм дээрээс нь зүгээр үлрэл дуусаад дахиасаа Азийн юунд очиод гүрл аваад тэгээд too much basketball байсан шүү яг үнэ. 100 Аз төрүүлээд Аз 3-т ороод. Тэгээд 100 Аз төрүүлээд Аз 3 тэгээд бид чинь тэр болонд давхар үзэл яваад байгаа шүү. Тэгэхээр бүгд тэгсэн чинь одоо дөнгөж яг 3 сарын одоо дэлхийн авраг одоо Улаанбаатар хотод маа үргэлжлэж байгаа шүү. Яна гадаа байсан. Тийм бороо шүү. Тэгэхээр яг ер нь ингээ болж ирэхээр сакс дуусахгүй байхгүй шүү. Тэгэхээр ерөөсөө арай их сакстай байлаа. Одоо ч гэсэндээ яг энэнгүүрээр явах нь шүү дээ. Бараг ялах юм. Яг ялах юм шүү. Тэгэхээр гоё байна яг. Гэтэ нэг 3 сар амраах юм. Бид эднийг 3 сараас амраах юм. Тэгээ баясаа мессеж байгаа амраарай айгүй ядарсан биш үү. Гэтэ чи зүгээр дасажуулагчтай ядарч уу сая тэр after party-д ядарч уу гэж мэдэхгүй байгаа. Ийм амжилт үзүүлсэн юм чи after party-д ядарсан чи яддаг гэж байна. Тий. Тэгээ тав хүн гоё сайхан амарцгаараа тий. Тэгээд NBA доктор хамт угаараа тэгээд мэдээж хэрэг иргэжил тогтсон цагтаа тогтсон үйлрэлдээ яг NBA дог тав хүнд яг сүрээд явнаа. Тэгээд тав хүний танилтаа дээрээс нь бас нөгөө манайх нөгөө шилдэг нөгөө 100 тоглогчнуудаас баярлалаа гэж хэлдэг. Тэднийг бас нөхдөг тий. Их баяртай баярлалаа. Бацайман ирсэн өөр хин ирлээ манайхаа. Тэгээ анар бол төрүүлээд одоо амрахгаа явцсан. Тий бол ажиллаа бол яг миний хэлээр анар бол тасалсан. Шудраг хэлээ. Америкээс гисэн мөнгөний тэмцээн чи чам тэр тийшээ өглөө явчихтай авах тий. Бас сагсруулсан байхгүй тэр тий. Тэр үү? Дааш би явна. Дааш би явна. За ер нь тайтер хатуу гэрэх болохоо хэлж байгаа юм. Тэгээд 18 төлөрлөлийн нүрээ дуусчих. Тэгээд сайн муу юм мэдгүй маа баажи нэг хугацаагүй паспорт авчаа. Тийм учраас NBA токен гэрээс хугацаагүй сунгагдж байгаа. Би өөртөө аваагүй байгаа. Би хүрээгүй байгаа. Тий.
Тэгтээ нөгөө миний нөгөө Max нөгөө Super Max 10 жилийн ихний жилийн л байсан шүү дээ. Тэгэхээр дахиад CDC 9 жил байгаа гэдэг таахан ямар жилж. Тэрний дараа гэрээ сунгах үгүүдээр плеер тэрний дараа сунгах үг нь плеер option байхгүй. За. Таад хүмүүс та баярлаа. Цагаан амарцгаар энэ бит тогтоомтойгоор залбсан.